арт одоо яг манай монголчуудын мэддэг арт одоо яг энэ Монголд л байгаа. Маш олон тооны пептидүүд үүссэн. Пептид чинь нөгөө одоо уурагдаа одоо танд одоо магадгүй одоо тий таны одоо арьсыг гоё байлгахад чинь коллаген нэлэгчэд ямар пептид нь оролцдгийг тий ингээ одоо бүх юмд чинь ингээ тэр уурагч шингэхийн тулд чимэгдэхийн тулд тодорхой хэмжээний пептидүүд болоод тэгээ ингээ таны бид нийлгэж авахгүй тэр маш өндөр уургийн агуулмжтай тэр уург нь ингээ задарцсан юм байна буюу маш хурдан одоо шингэх юм байна л гэж ойлгож байна. За сайн байцгаана уу. Өнөөдрийн подкастыг яг энэ цаг мөчид сонсож байгаа магадгүй та гэртээ сонсож байгаа байх, машиндаа төвжиж байхдаа сонсож байгаа байх. За мөн Didish TV-ийн 813 дугаар сувг дээр бас сонсож байгаа байх. Яг энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдөр бас одоо Монгол хүн байна да гэдэг шиг бас их гоё. Монгол хүн танд маш гоё одоо илүү таалагдах бас таны эрүүл мэндэд илүү ихээр хэрэг болох тэр дугаарыг бид бүхэн хийх гэж байна. Манай подкастэнд оролцож байгаа зочин бол яг миний нэрч байгаа сэдвийн талаасаа хамгийн сайн ярьж чадах зочныг бол би болон манай багийнхан олдог гэдгээр бол онцлогтой байгаа шүү. За тэгээ өнөөдөр бид бүхэн цагаан эдээ ба ингэний хормон гэсэн маш гоё дугаарыг хийх гэж байна. Мэдээж цагаан эдээндээ дургу Монгол хүн гэж бол байхгүй бах. Хүүхэд байхасаа л бид нэр цагаан эдэг идэж өссөн. За ингэний хормыг бол одоо манай сүүлийн үед эмэгтэйчүүд маань за ер нь одоо монголчууд маань бас их нийтлэг хэрэгэлдэг болчихож эдгээр нь эрүүл мэндэд ер нь ямар ач холбогдолтой юм бэ гэдэг талаасаа за мөн дээрээс нь одоо бид бүхний хувьд бол одоо магадгүй хөдөө очоод сүү таргийг одоо малчны одоо хотхоноос одоо бид нэр одоо хэрэглэх боломж бол хомс. За хотод байгаа одоо бид хэдийн хувьд бол доотлын дэлгүүрээсээ буугаа сүү тарыг за ингэний хормоо ингэж авч хэрэгэлдэг. Яг энэтэй холбоотой бас энэ бүтээгдэхүүн гэдэг зүйл бидний энэ одоо ширээн дээр миний гарт хэрхэн бас ирдгийм бэ гэдэг энэ эрүүл ахуйн чанарын шаардлага юу н хэр хангаж ирдгийм бэ гэдэг энэ талаасаа би бас тодруулъя гэж бодож энэ дугаарыг бол төлөвлөж байна. За өнөөдрийн зочин бол мах сүү үйлдвэрлэлийн технологич хөдөө аж ахуйн мэргэжлийн магистр Цэрэн Багам хүрэлцээрсэн маань танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр бол хоёулаа сүү цагаан эдээ талаар тэр дотроо ингэний хормог байлуу гэхээр би онцолж ярмаар. Ягаад гэвэл би ингэний хормогд бол маш их дуртай учраас бас яг энийг л ярилмаар байгаа. Тэгээд бүтээгдэхүүний хувьд бол бас таны хувьд одоо энэ одоо үйлдвэрлэлийн те мах сүү үйлдвэрлэлийн технологи чиглэлээр бас одоо олон жил ажилласан гэдэг энэ одоо утгаараа үйлдвэрлэлийн талаас би бас сонирхож асуумаар байгаа. Яг үнэндээ яг энэ үйлдвэрлэлийн савлгааны татвар юу байгааг нь бидний үнэхээр мэдэхгүй учраас энийг бас жоохон өнөөдөр бас тодруулж асууя гэж бол би асуултал бэлдсэн байгаа. За тэгээд эхний ээлжинд бол манай зочин бас өөрийгөө танилцуулдаг байгаа. Тэгээд таны ажлын туршлагаас эхлээд хоёул бас яриагаа эхлэе. Хайсыг төгсөөд мах сүү үйлдвэрлэлийн технологичор төгсөөд 3 жил бол дадлагжуулагч хөшүүд аж ахуйн сургуульд ажиллаад тэрнээс хойш 15 жил яг хувийн хвшил дээр технологи бүтээгдэхүүн хөгжүүлэлт чиглэлээр ажиллаж явж байна. Сүүсүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологич одоо мэрэгчлээ юм байна шүү дээ. 18 жилийн хугацаанд яг сүү бүтээгдэхүүн боловсруулах технологи дээр ажиллаж байгаа. За тэгэхээр би маш зөв зөвшнөө өрсөн байна. 18 жил сүүсүн бүтээгдэхүүнтэй харьцсан, ажилласан гэхээр бол одоо өөрөө баг сүүсүн бүтээгдэхүүнтэй баг ярих хэмжээний одоо туршлага бол байна гэж бол би харж байна. Тэгээд эрүүл зөв холдон гэр зөвлөмж гэдгийг бол одоо монгол хүн болгон мэдэх бах. Тэгэхээр яг хүн харахад бол хүмүүст бол жоо хуудахтай харагддаг юм шиг үлээ. Тэгээд тэрийг очиж уншсан хүмүүс бол бас байдаг байх л да. Тэгээ яг манай чиглэлийн эмчнэр болон хоол зүйчнэр одоо хүнсний инженерүүд бол энэ олон улсад бол энэ пирамид зөвлөмж гэдэг бол Монгол улсад илүү ойлгомжтой байх үүднээс одоо гэр зөвлөмж гэж байдаг. Яг энэ дээр бол одоо харах юм бол хамгийн доотлолт нь мэдээж одоо үр тарианы төрлийн зүйлүүд байгаа. Энэ дотор төмс бол бас ордог, нүүрс усанд орж ийн. За тэгээд дараа нь бол жимс болон ногооны одоо энэ зүйл бол орж идэг. За тэгээд яг энэний дээр бол одоо өдөр тутамдаа хэрэглээрээ гэж сүүсүн бүтээгдэхүүн бол ингэж маш өндөр хэрэглээнд нь бас явдаг юм аа. Энэ талаасаа би бас энэ одоо зочноос өнөөдөр бас асууя гэж бодож байгаа. Тэгээд бас бид нар Монгол хүүхдүүд, Монгол хүмүүс одоо бас өглөө босоод тогтмол сүүг уудаг, тарга уудаг, ингэний хормогоо уудаг ийм гоё хвшил рүү бол орсон юм байна. Энд бол бас миний хувьд их талархаж байна. Тэгээд бас ингээд судлаад хараад үзэхэд насандаа хамааралтайгаар одоо сүүсүн бүтээгдэхүүнийг хэрэглэх энэ зүйлийг бас маш товчхон хилээд өгч гэж бодож байна. Хүүхдийн хувьд бол 1-8 нас хүртэл 300-аас
500 г сүүс хүн бүтээгдэхүүн энд нь ингэний хормог гэж болно те сүү тараг юу гэдгийг бэж болно өдөрт бол та нэг ингэж хэрэглэх юм байна. За өсвөр нас буюу 9-18 наснд бол 400-аас 600 г-ыг бол хэрэглэж болох юм байна. За насанд хүрсэн хүний хувьд л нэг 200-аас 500 г-ыг бол бид нэр хэрэглэх юм байна. За жирэмсэн бол хөхүүл хүний хувьд л 400-аас 600. Яг өсвөр насны хүүхдийн хувьд бол энэ насанд хүрсэнээс арай илүү хилээд байгаа гэхээр эд өсөлтийн насанд нь сүүс хүн бүтээгдэхүүн бол ингэний хормог гэх мэтчлэн энэ одоо маш олон хүний биед хэрэгцээтэй тэр кальц, уурга, одоо витамин Б-ийн төрлийн зүйл агуулсан энэ одоо энэ баялаг хүнсийг хэрэглэх нь өсөлтөд бол маш их нөлөөлж байгаа ийм зүйл байж байгаа. Тэгээд за эхлээд бол мэдээж нийтлэг бидний хэрэглэх боломжтой зүйл юу байдаг вэ гэхээр сүү байж байгаа. Айл болгонд л өглөө сайхан сүйтэй цайгаа чанахаас эхлээл одоо ажил бол эхэлж байгаа. Тэгээ манай подкастыг дийлэнх нь одоо эзэгтэй нэр ээжүүд маань хүүхдээ харж байхдаа их сонсдог юм байлаа. Тэгэхээр ээжүүд эзэгтэй нар маань өглөө сүүгээ одоо хүүхдтэй өгөхөөс эхлээ сүйдээ цай чанагаас эхлээл өглөө эхэлж байгаа бах. Тэгвэл сүүнд агуулгадж байгаа тэр амин дэмүүд болон эрдэс бодис нь ер нь юу агуулгадж идгийг ер нь сүү ууснараа эрүүл мэндэд ямар ач тустай гэж бас та хэлж өгч. За эхлээд нэг сүү гэж юу гэдгийг гэдэг талаар нь яриад үзье. За тэгээ хоёулаа маань яг хормон дээр бас төлхөө ярих гэж байгаа юм байна. Тэгээ хормон гэдэг чинь бол уламжлалт цагаа эдэн. Тэгэхээр цагаа эдэний талаар нэг жоохон ойлголт эхлээд өгчөөд яриул айгу тодорхой болох байх. За сүү гэдэг чинь яг өөрөө юу адам бэ гэхэлэр тий одоо хүн болгоны мэдж байгаагаар төл малыг тий дөнгөж төрөөд ингээ хоолнд ортолно. Одоо ээжээсээ авж байгаа бүх уураг, нүүрс ус, өөх тос тий нийлүүлээд тэрийг бол шимт бодис гэдэг байгаа шүү дээ тий. Шимт бодис, эрдэс бодис, амин дэми юм цогц, дэлэн гэдэг одоо болчирхаанаас ялгараад байгаа шүүрлэхгүй сүү гэдэг байна. Тэгэхээр монголчууд маань өөрсдөө яг юм одоо сүү цагаа идэг гэдгийг маш их дээдэлдэг ард түмэн шүү дээ тий. Одоо сайхан сэтгэлтэй үнийг дандаа сүүн цагаан сэтгэлтэй гэж ярьдаг тий. За цагаан эдэний хувьд гэхээр цагаан эдэ гэдэг маань өөрөө юу юм гэхэлэр манай монголчуудын цагаан эдэний соёл бол бусад улсаас өрмөц арай шал өөр төрлөөр хөгжсөн. За тэгээ нэг нүүдэлчин Төв Азийн соёлоос бол улбаатай. Тэр нэг өрмөц хөгжсөн гэдэг нь юу яахан гэхэлэр одоо хөрөнгөн жишээлбэл шууд одоо эцсийн бүтээгдэхүүн болохоос гадна дараагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхийд болдог гэж үздэг монгол цагаан эдэг хаягдл ерөөсөө гаргадаггүй. Тэрүүгээр онцлог нөгөө талаасаа ямар ч юм одоо юу ашигладаггүй. Маш их одоо нүсэр хүнд тоног төхөөрөмжүүд ерөөсөө ашигладаггүй. Бараг нэг юм их сайл гардаг үед нэг илүүгээр барайл айлууд ингээд гарчдаг. Тэр нэмэлтээр гэвэл нэг бүрхийг л ашигладаг бах тий. Архиа нэрх зорилготойгоор. За нэг юм байна. Тэнгүүдлээ айл болгон маань 5 шумалтай. За 5 биш байлаа гэхэд 4 шумалтай. Тэгэхээр 4 шум малынхаа тусын онцлогоор цагаан эднийхээ онцлогуудыг боловсруулдаг. Нөгөө талаараа бүс цаг уурынхаа онцлогоос нь хамаарат тэгээ бүсийнхаа онцлогоос хамаарат одоо говийн бүс баруун аймагуд гэдэг юм уу нэг арай өөр цагаан эдний соёлтой бусад хэсэг нь арай бас өөр нэг цагаан соёлтой ингээд өөр өөрийнхөө онцлогоор ингээд тусын бүтээгдэхүүн хөгжүүлээ явцсан. За тэгэнгүүт л нөгөө малынхаа онцлогоос хамаарат гэдэг тэгж байгаа тийм үү. Гүүний сүв бүгдээрээ мэдчихэж байгаа тийм үү. Лактоз гэдэг одоо лактоз маш өндөр агуулгадчихэдэг боёо сүүний сахар аяг өндөр агуулгадчихэдэг учраас тэр шинж чанарыг нь ашиглаад одоо айрэг гэсгээд идэг тийм үү. За одоо сарлагын сүв гэх юм бол тослог цагаан эднүүд үйлдвэрлэдэг тийм. Ингэний сүв гэхээр ингэ чи нөгөө говь бүс нутгаар ингээд бас байж байгаа учраас ер нь бол айрэг майрэг айрэг хэд цэгээ гэж нэрлэдэг монголчууд цэгээ эсэгдэг тийм. Тэгээ яг энэ цэгээ гэхээр нөгөө гүүнийхээ гач хилээж үхрийнхээ гач хилээд ингэнийхээ гач хилээд байна гэсэн үг болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг яг монголчууд одоо тэр ингэний цэгээгээ болохоор хоормог гэж нэрлэж байгаа буюу эсэг ундааны төрөл рүү ороо явчихж байгаа. За тэгэнгүүтлээ одоо сарлагын сүгээр өрмөө хийчлээ, бясалган ажиллаа, эдэм их ундаг болохоор тийм үү хонь ямааныхаа сүгээр таргаа бүрчин. Тэгэхээр бүх бүс нутагт нь бол үнэний одоо үнэ байгаа. Тэгэхээр үнэнийхээ сүгээр болохоор дийлэнхтэй бас яг л адилхан нөгөө бүс нутгийнхаа онцлогоос хамаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлүүдээ явуулчихж байгаа байхгүй юу. За нэг цагаан эдэ гэхээр нэг тийм байна. Хөрөнгөний хувьд гэхээр нөгөө одоо сун хүчлийн сав хунцар, кок, дрож танаа дээр агиох нөгөө одоо юунаар ордог тий хоол зүйчнэр. Тэгээд тэд нар маань одоо ашигтай бактери талаасаа бас айгүй их сайн ярьдаг бах. За тэгэхээр нөгөө одоо Монгол цагаан эдэн дээр одоо
тэр хөрөнгөнцөр агуулсан дроож, савханцар одоо юу гэдгийг те тэр гурван төрлөө ингээд гурвалангийн агуулсан гар нь одоо нэг л хөрөнгө байдаг. Тарганы хөрөнгө. Одоо жишээлбэл айрагны их дуусчлаа, их байхгүй байлаа гэж бодоод нэг гүү ирсэн байл л да. Тэгэх юм бол магадгүй айраг одоо таргнаасаа их аваад айраг нийсгэлтийг явуулах боломжтой гэсэн. Тэгж бас болд юм уу тий? Тийм штэ. Тэгээ ер нь бол ингээд тарганы ч их бараг байхгүй болоод ингээд таргаа шүүгээд ингээд тэг хөлдөөцсөн байж байгаа нөгөөдг нь хавар болоод нөгөө сүү мүү гарах явдна үйд нь ингээд бондоогоо хат зааруул шиг болцсон тий. Тэгээ тэрнийгээ буцаагаа сүүндээ сэргээж агаад тэгээ таргныхаа ихийг гаргадаг. Тэгэхээр тэрэнд нь гурван төрлийн одоо жишээлбэл айрган дээр тэр хөрөнгөнцөр буюу дроож гэж бид нар яриад байдаг тийм хөрөнгөнцрийн эсэлтэд түлхүү явагддаг буюу орчин технологиг яг тохируулж чинь гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? Яг юм одоо тасалгааны хэмнэлт гэдэг юм уу нэг 18-22 градус дээр айраг нийслэлт яваад байна. Тэрнийг нөгөө ингээд бүлээсгэж байгаа хучаад өргөчхөр тараг бүрлдээд байна ч гэдэг юм ингээд технологийн онцлогоос хамаарат аль төрлийн бактерийг илүү түлхүү үржүүлэх вэ гэдгийг ингээд манайхан технологиороо өөрсдөө гаргаж ирээд боловсруулаад явдаг гэсэн үг. Бас нарийн юм биш. Яг ингээд сонсохоор яалтч Монгол хүн чинь бас их баялаг одоо уламжлалт хоол хүнсний соёлтой ард түмэн байна. Яг бит хоёрын энэ дугаарын араас ашигтай бактеритай холбоотой дугаар орж байгаа учраас хоорондоо их гоё уялдчихэд явах юм байна. Тэгэд ер нь сүүнд ер нь хэдэн төрлийн амин дэм одоо эрс спец ер нь агуулгаж байгаа юм байна. Сүү гэдгийг маань яг ингээд нарийн задлаад үзвэл 300 гаруй нэр төрлийн тэг бодис агуулгаддаг гэж үздэг. Одоо 20 гаруй төрлийн амин өвчлүүд бас 20 гаруй төрлийн нүүрс уснууд тий. Тэгээл одоо дээр нүүрс усгийн тосны өвчлүүд шүү. Тосны өвчлүүд тэгээд нүүрс ус нэг 4 төрлийн нүүрс ус ер нь бол илрүүлсэн. Гэхдээ одоо бид нар бол лактоз буюу лактоз гэдэг нэг нийлмэл нүүрс усаар нь бид нар бол сайн мэддэг шүү дээ. Лактоз бол төвчих гэдэг. Тэгэхээр нөгөө одоо бүх макро бол микро эрдэс бодисууд бүгд агуулгадж байгаа. Тэгээд дээрэс нь маш олон тооны тос бол усан тусдаг аль аль витамины агуулмж бас маш өндөр баялаг гэдгээр онцлог. Эрүүл мэндийн хувьд бол яг одоо сүүлийн үед хүүхдүүд чинь сүү ээж авсаа их нэхэж явдаг. Тэгээ манай хүүхдүүд ч гэсэн сүүгээ нэхэл уугаад байдаг. Тэгээ би сүү яг миний эхний харж байгаа ойлголтоор бол сүү уух юм бол их өндөр болно гэдэг зүйлийг хэлчих юм бол хүүхдүүд айгүй их уудаг. Тэгээд хятад улсад бол бас үдийн цайн хөтөлбөртэй холбоотой нэг тийм одоо юу гэмэрэнтэй үдийн цайн хөтөлбөртэй холбоотой энэ сүүний сүү уухын одоо зүйлийг хэрэгжүүлсэн байлээ. Тэгээ Монгол улс ч гэсэн одоо бас сүү өгөхийн зүйлийг эхлүүлсэн байгаа юм байлээ. Тэгээд тэр яаж хэрэгжүүлсэн бэ гэхээр хятад улсад 200 мл сүү сард 2 см өсөлтөө гэдэг энэ одоо зүйлийг явуулаад тэгсэн чинь хүүхдүүд энэ хятад залуучуудыг одоо бид нэр TikTok ч гэдэг юм уу, Reel ч гэдэг юм уу энэ зүйлүүдээр ингээ харж байна. Тэгээд манай урд хурш ойрхон учраас манайхан ч гэсэн их очиж байгаа байх. Тэгээд яг энэ Бээжин мэжинт ч гэдэг юм уу энэ одоо том хотуудад нь яваад үзэхээр маш өндөр өсөглөн бие хаатай. Яг одоо бидний хятад хүн гэхэл их сонирхол төсөөлөд идэг шүү дээ тий. Нэг шар шүтчихээ ч гэдэг юм уу те нэг шүтэн нэг одоо асуудалтай ч гэдэг юм уу. Тэгвэл одоо бүр шал өөр төвшөнд очсон байгаа юм байл. Юм солонгос залуучуудаас баг илүү ийм гоё зүйлүүд нь асуудал нь юу байсан бэ гэсэн чинь сүйтэй холбогдож эрүүл мэндэд нь өсөлтөнд нь шүтэнд нь ясанд нь нөлөөлж байгаа энэ зүйлүүд бол харагдаад байгаа юм байна л да. Тэгвэл сүү ууснаар ер нь эрүүл мэндэд бид нар яг өндөр болно гэдгийг бол ингээд ойлгочихъя. Тэгэхээр өөр ер нь ач холбогдлууд нь хэр байдаг юм болоо. За сүүний өөрөө нөгөө нэг сая ингээл яг бүх витамин эрдэс бодис уургатай ингээд холбогдоод ер нь бол хүний эрүүл мэнд одоо эрг нөлөө үзүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ яг энэ нөгөө сүүний хэрэглээтэй холбоотой таны ярьсантай сая холбогдуулаад ярихад Монгол улсад 2001 оны судалгаа хийсэн. За тэрэн дээр хүн хоногт нэг одоо нэгдсэн үндэсний байгууллагаас тий олон улсын байгууллагаас ингээд зөвлөгтөө та нэг хоногт 500 г сүү эргэлжээч гэж зөвлөсөн байгаа. Тэгэнгүүтэл чинь одоо нөгөө Монголд бол хүнд оногдох нь нэг хүнд оногдох нь өдөртөө 200 мл сүү буюу одоо дэлхийн зөвлөмж хэмжээнд Монгол улс бол хүрч чаддгүй юм байна гэсэн үг. Тэгэхээр 50 дахин бараг бага шүү дээ. 2.5 дахин багаад. За тэгэхээр яагаад заавал сүү уу гэдэг юм гэхээр хүмүүс чинь одоо нөгөө дээр үед нэг тийм одоо санаж байгаа бол эмээ өвөнөр аршаанд явна гэж явдаг тийм үү? Аршаанд явдаг. За аршаанд явхад нэг юм за яг нэг зуныхаа улиралт нэг 7-оос 14 хоногийн хугацаанд л явдаг шүү дээ. Тэрнээс илүү ингээл тэ сар гарan маран болдог бол тохиолдол бараг байхгүй.
За тэгэнгүүт тэр үе чинь хүмүүс уулын юм гой сайхан уурсгал ус уугаад эрдсээр маш баялаг ус уудаг байсан хэрнээсээ л аршаан гэдэг юм тустай яваад байдаг. За тэгэхээр тэр нэг хоногт 500 г сүү гэдэг байгаа юм тий. Одоо яг өндөр болох талаас нь ярих юм бол 500 г сүүнд чинь гэхдээ тэр нөгөө юу идэж хэрглэж исэн мал вэ гэдгээс бас их шалтгаална тий. Тэгэхээр нэг 500 мг орчим кальц 500 г сүүнд тавлагддаг байхгүй юу? Тэгэхээр хүн өдөр болгон одоо жишээлбэл одоо биологийн идэвхт бүтээгт яана тэгж ярьж олж ийн үгүй. Биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийг маш их хэрэглэдэг болсон. За тэрэн дээр ингээ эрдсүүд бас маш их байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд л тийм эрдсийг хүн тогтмол урт хугацаанд ямар ч эрдэс байсан одоо 1000 сайн шингэдэг эрдэс байлаа гэд тэрнийг одоо нэмэлт эрдсүүдийг ингээ дуугаад ах юм бол тодорхой хэмжээний буцаад эрүүл мэндэд сөрөг нөлөөнүүдүүд гарч эхэлдэг. Одоо та эмч өөрөө сайн мэдж байгаа хэрэг тийм ходоодн дээр одоо ходоод цорох ч гэдэг юм уу тий илүү яс ургах ч гэдэг юм уу бүрэн дээр чулуу үсгч гэдэг юм уу тий иймэрхүү сул талууд өөрөө гардаг байхгүй юу. Тэгэхээр хоол хүнсээрээ дамжуулаад хүн өөрөө эрдэс авах одоо эрдцээ нөхнө гэдэг чинь хязгаарлалтгүй буюу хүн өдөр болгон нэг манай Монгол улс дээр одоо та нэг тэдэн тим эрдц хоногтой аваарэ гэдэг ингээд насны цагаар нь ялгцсан байдгүй. Тэрэн дээр жисэн дундаж хүн хоногт нэг 1000 мг одоо кальц аваач гэж бичсэн мэт. Тэгэхээр тэр кальцийн агуулмжийг одоо хоол хүнсээр авах юм бол тэр чинь угаасаа ингээд түл малт шингээд шимэгдээд явчихж байгаа учраас одоо ингээд бүрэн шимэгдэн буюу та нэмэлтээр юм хэрэглээд ах шаардлагагүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тэр эрсдлийг буруулна. Тэгэхээр сүүнээсээ 500-ыг авчих үлдсэн одоо мах байдаг юм уу бусад басалт бүхэл хүнсэнд ч амвал нь агуулгадж байгаа. Тэгэхээр тэрнээсээ эрдцээ аваач гэсэн. Тэгэхээр таны бид тэр идээд байгаа одоо кальц гэдэг байгаа юм чинь ингээ бүрэн шимэгдчих учраас тий одоо хэрэглээч гэсэн үг. Тэгээ нүү уураг болон тосныхын хувьд болохоор бас л төл малд зориулагдсан учраас тос нь өөрийн гэсэн ач холбогдол бас өндөртэй, уураг нь ач холбогдол өндөртэй, аль аль нь сайн гэсэн үг. Тархины үйл ажиллагаа дэмжинч гэдэг юм уу. Заавал гоё арьс устай байхын тулд та нэг одоо маслаа хэрэгэлцдэг байгаа ч тийм одоо бид нар маслыг хэрэгэлцэн цэцгийн яриад нэршсэн цэцгийн тосныхоо хэрэглээг бас өндөр болгооч гэдэг юм уу тий. Тэгэхээр арьсны одоо тэр сүүний тос маань өөрөө арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх тий зүрх судасны өвчлөлийг багасгах, бууруулах гэдэг ингээд хүчин олон судалгаанууд байгаад байдаг шүү дээ тий. Би яг энэ сүйтэй холбоотой энэ асуултыг араас нь яг асуух нь зөв гэж бодож байгаа. Тэгэхээр сүү бол одоо эрүүл мэндэд их ашиг бүтэлтэй гэд манай одоо эмчнэр хэлдэг юм. Тэгэд энэ дээр ямар одоо асуулттай толгордог вэ гэхээр нэг асуулт очив. Тэгэхээр одоо яг хүмүүс ихтэй бас их мэдэмхийг юм аа. Гэхдээ би яг энэ хүмүүсийн хариултыг яг та өх болов гэж бодоод байна л та. Сүү гэхээр бүх сүүжин хуурай сүү гэдэг нэг хариултуудыг одоо миний бичлэгүүд дээр сүүтэй холбоотой одоо постууд дээр доор нь яг бичдэг. Тэнгүүд би тэн дээр хариулт өгөхөө түр бодож исэн бол яг өнөөдөр би таныг тэр хариултыг өгөх болов гэж бодож байна л та. Тэгэхээр бид нар хуурай сүү гэж яриад байдаг. Одоо нэг жоохон хадгалах хугацаанд ингээл яг харахаар манайхан дэгдэг л дээ тий. Одоо нэг сар дотор ч илүү 14 хоног дотор ч илүү ингээл нэг сүү юм уу одоо нэг юм бүтээгдэхүүнийг хараад энэ органик юм байна. Энэ хурдан мууд хугацаатай учраас би хурдан хэрэглэе гэдэг энэ ойлголт тавьчих. Тэгвэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчнэр чинь бас эргээд бас энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг зүйл чинь бас давхар цаагаараа маш одоо том хөгжил яваад байна шүү дээ. Тэгэнгүүт нөгөө 6 сар ч гэдэг юм баг зарим жил хадгалах энэ зүйлийг харахаараа за энд ерөөсө хугацаа уртцагч нэгдүгээр хийцэн байна. Маш их хор явж байгаа юм байна. Дээрээс нь энд маш их хөрөөс явж байна гэд ингэж бичээд байдаг. Тэгвэл энэ ер нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжүүлэлтэн дээр таны хувьд бас яг одоо 18 жил баг ажилласан гэж байна шүү дээ. Тэгвэл энэ хөрөөс үг гэж яг юу хэлээд байгаа? Яг ямар сүүн энэ богинохон одоо хадгалах хугацаатай байдгийг, ямар нь илүү урт хугацаатай байдгийг энэ яг үнэхээр хүний бид хортооч гэдэг юм уу маш өндөр одоо хугацаа хадгалагч бод хийцэн байгаа ч гэдэг юм уу энэ дээр таас тайлбар өгч. За дэлхий дээр одоо монголч биш бүр дэлхий дээр хүнсийг хадгалах тий урт хугацаанд хадгалах хоёр арга л байгаа. За нэг нь хуурайшуулах, нэг нь хөлдөөх. За хоёулаа хэдүүлээ чинь сүү ярьж байгаа учраас яг сүүн дээр яри. Сүү гэдэг чинь өөрөө хөлдөөгөөд ингээ одоо намар орой одоо хөргөгч мөрөгч байхгүй шүү дээ. Гадаанаа нөгөө ингээ хүмүүс маань хөлдөөдөг. За хөлдөөхөр сүүн дээр одоо жоохон сул талыг хэлчихье. Ямар процесс үүсээд юм гэхлээр тэрэн дээр чинь нөгөө усчин хөлтгөөрөө талст болчдөг шүү дээ. Тэгээ талст болохоор тэр талст маань өөрөө тэр нөгөө
сүүн дотор тэр тос юу хоёр ч өөр хоёр ч бөмбөлөг хэлбэртэй оршиж идэг. Нүүрс ус нь бол нэг уусмал байдалтай байж хана штэ. За тийм бөмбөлөг байдалтай оршсон байгаа учраас тэр мөсөн талстууд маань өөрөө тэр нөгөө бөмбөлгийн хэлбэрийг одоо ингээ алдагдуулаад одоо таслаад гэсэн үг байхгүй юу? Тэгээд ингээд одоо хүлдчингүүтэл буцаагаад ингээд сэргээгээд хэрэглэхэд буюу ашиглахад ингээд цай чанахад ядчихэл ингээд нэг доор нь уураг тунаад үлдээд идэг штэ тий. За тиймэрхүү одоо сул тал байна. За нөгөө талаасаа дэлхийн нийт дээрээ одоо технологи гэдэг юм маш өндөр хөгжсөн. Манай монголчууд маань гэхдээ одоо бас үйлдвэрлэгч, томоохон үйлдвэрлэгч нар маань бол энэ зэрэгцээд очиж байгаа. За тэгэхээр нөгөө хатаах гэдэг арга энэ нөгөө нэг ганцхан одоо энэ дэлхийн нийтийн юм технологи бас биш юм. Манай монголчууд чинь нөгөө ааруул хийгээл эзгий хийгээл ингээ хэрэглээд байна гэдэг чинь өөрөө хуурайшуулж тэр сүүг хадгалаад ахна шүү дээ. Тэнгүүтлээ тэр зуны хугацаанд баахан нөөцөлж хатааж авсан ааруул эзгийгээ өвөл намрын хаврынхаа хугацаанд бол өөрсдөө нөө иддэг буюу уураг өндөртөө тийм одоо шин тэжээлтэй бүтээгдэхүүний хэрэгэлдэг байсан гэсэн үг болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нөгөө одоо Монголд анхуд одоо борцгийн гэдэг нь тий борц чинь хатаахал юу явж шүү дээ. Хатааж байгаа байхгүй юу. Энэ хөлдөө байхад нь тэ нөгөө сублимацийн арга гэж нэрлэдэг нөгөө хөлдөө орчинд усны уршилтыг явуулаад борцоо хийгээд хэрэгэлцдэг байсан буюу хуурай юм хэрэгэлцдэг гэсэн. За тэгэхээр одоо яг үйлдвэрлэл дээр яг энэ сүүн дээр одоо нэг 3 технологи явагдаад байгаа байхгүй юу. За тэр нь юу юм гэхээр хөлдөө чатаах технологи, тоосруулж хатаах, тууз хатаалтын арга гэж байгаа байхгүй юу. Хөлдөө чатаах технологи одоо бүр ингээд дэлхийн нийт дээр бүүн болцсон. Одоо гэхдээ нөгөө Монголд айгүйх нөгөө хөлдөө чатаасан үзэлцгэнүүд орж ирээд хөлдөө чатаахын онцлог нь юу юм гэхээр одоо нийт масса алдаагүй одоо яг юм жимс ямар хэлбэртэй байсан тэр хэлбэрээр хатаад байгаа тийм үү. Тийм тэр нь хөлдөөж тааж байгаа. За нөгөө агаар магарын аргаар хатаадаг одоо жимс нохоо бол тустай олон шүү. Би саяны хэлсэн 3 арга нь болохоор зөвхөн сүүн дээр яригадаад байгаа. За тууз хатаалтын арга гэхээр одоо өндөр температурт халж байгаа юм металл гадаргуугаар бүтээгдэхүүн төрүүлсэн бүтээгдэхүүнийг урсгаад хатаачж байгаа. За тоосруулж хатаана гэдэг нь юу байгаа юм гэхэлэр одоо вакуум орчинд бүх ингээд тэр үйлдвэрлэл эхлээд төгсөх хүртэл вакуум орчинд явагддаг. Вакуум орчинд маш бага градусд одоо 65 градусд өөрөө сүү буцлаад эхэлж идэг байхгүй юу. Тэгэхээр тэр вакуум орчинд буцалсан сүүг ингээ өндөр одоо цамхагийн дээрээс ингээд шүршээд тий одоо шүршээд тэгэхээр тий вакуум орчинд чинь нөгөө хамаг ус нь тийм жижиг ширхэгээс маш хурдцтай бас ингэж одоо сорогдож гадагшлаад тий ингээ хуурай бүтээгдэхүүн үсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь хуурайс муу гэдэг шалтгаан нь юу байгаа гэдэг. Тэгэхээр сүүнд ингээд 3 төрлийн уураг байгаа. Нэг нь бол казен уураг, үндсэн уураг, бараг нийт уургийн 80 орчим хувийг эзэлж идэг. За нөгөөх нь болохоор дархлааны уураг гэж нэрлэдэг. Дархлааны уураг нь нийт уургийн 20 орчим хувь. За тэр дархлааны уураг гэдэг бүтээгдэхүүн дархлааны уургийн онцлог нь юу юм гэхэлэр нэг 75 градусд хүрэхэд бүрэн ингээд задраад алга болчдөг. Тэгэхээр нэг сүүг хэрэглэхлээр дархлаа нэмэгддэг гэдэг чинь тэр дархлааны урагтай холбоотой. Тэгээд нөгөө үйлдвэрлэлийн шат дамжлагаар орсон бүтээгдэхүүнүүд гэхээр л нэг муу юм шиг ингээ ойлгоод байгаа нь яг хуурай сүмний хувьд болохоор тэр их чинь хатаахтаа юу ячиж байгаа байхгүй. Одоо гэхдээ тэрний одоо төхөөрөмжөс орхоос урдаар угаасаа ариутгал авна л та. Ариутгал авахгүй бол одоо хүн магадгүй өвчин тусалж байгаа юм тийм. Одоо ер нь хатаах технологи ерөөс тий ариутгал бол явагдаж байгаа. Ариутгал явагдана гэдэг чинь бид нар одоо ахын орчиндөө сүгэ хөөрүүлээд хэрэгэлдэг шүү дээ. Хөөрүүлээ уудаг тий. Тэгэхээр тэр хөөрүүлээд ууж байгааг нь л хэлбэр واخгүй ариутгал гэдэг чинь тий. Одоо 85 дээр юм уу 92 дээр юм уу ч гэдэг юм ариутгалаа авчаад тэр процесс өөрөө бас их маш чухал. Яагаад гэхээр одоо бидний сүүний амт буюу одоо нөгөө мэддэгч нэг гой хөөрүүлсэн суухаар нэг гой амттай. Хүүхийн сүү маань өөрөө тийм амтгүй шал өөр амттай байхгүй. Тэгэхээр яг тэр нөгөө дулааны боловсруулалтанд амтны өөрчлөлт гарч ийнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр одоо нөгөө нэг анхны ариутгалын температур бас маш их чухал 85 бол багтаад идэг. Тэгээ тэрнээс ер нь бол дээшгээ ариутгал бол явагдаад тэгээд хатаагаад авчдгийг. Тэгэхээр нөгөө хуурайшуулж байгаа учраас чийг өндөртөө орчинд л бактери уржиж гашлах ч юм уу муудах ч юм уу тийм процесс явагдаж байгаа болохоос биш хатаагаад авчиж байгаа бүтээгдэхүүн тэр ерөөсөө угаасаа муудах боломжгүй болгочих жоо. Удаан хадгалах боломжтой болгочих шүү дээ. Удаан хадгалах боломжтой тийм бараг 1-2 жилийн хугацаанд тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой болгочих жоо байхгүй. Тэгэхээр одоо нийтлэг яг энэ нөгөө нэг яриад идэг тэр нэг юм дархлааны ураг байхгүй болцсон гэдгийг
хоёул дараа нь ингээд бас ярианы дундуур орж Тархлын ирэх гоё уур яриа. гэж яг одоо би асуумаар л да. Яг энэ ярианы дундуур л хүн ойлгол их гоё сонсож магадгүй. Би ч гэсэн яг сонирч байгаа байхгүй. Сая дархлаа нургитаа 75 градусаас дээш явах юм бол задарч шүү дээ. Тэгэхээр хуурай шулгаад ч юм болохоор ер нь хэдэн градус дээр хуурай шулаад байгаа. Энэ би болохоор нэг айгүй юунууд шинжилгээнүүдийг өөрөө нөгөө яг бүтээгдэхүүнүүд дээр явуулж үзэж ирсэн. Тэгээ би нөгөө айгүй баталгаатай хэлээд байгаа байхгүй. Үйлдвэрлэлийн процесс гэдэг чинь одоо хичнээн тооноор ингээ яригдчихэдэг. Тэгээ тоног төхөөрөмжийн хүчин чадал гэдэг маань өөрөө одоо тэр ариутгалын температур дээр ихшин 100 урсаад өнгөрч идэг юм баггүй юу? Одоо нэг ихшин 100 гэдэг чинь бараг секунд хүрэхгүй шүү. Маш богино хугацаанд. Маш богино хугацаанд өндөр градусаар ингээ явуулж байна гэсэн санаахгүй юу? Нэгдүгээрт хоёрдугаарт нөгөө би сая бүтээмж юу хүчин чадал маш өндөртэй гэд хэллээ шүү дээ. Маш хурдцтай урсгал дунд ямар ч бүтээгдэхүүн тунсан байлаа гэд тий тунсан байлаа гэд тэр нь шууд ингээд доошоо суугаад үлдээл байхгүй болчих боломжгүй буюу ямар ч булангартай усыг ингээд урсгахад чинь тий ингээд нэг хоолоогоор урсгах юм бол тунаад ингээд шорон шууд доошоо тундаггүй шүү дээ. Яг тэрнтэй адилханаар тухайн уурганы онцлог нь өөрөө тундаг байж болно. Тэ тэнгуүдэл тэрэн дээр тунж үлдэхгүйгээр чигээрээ ингээл ер нь бол тоног төхөр нөгөө нэг одоо тэр ариутгалын процессыг даваа гарчдаг гэсэн санаа. Тэгээ нэг хатаагаад байна гэхээр яагаад байгаа юм гэхээр нөө сэргээлтийн арга бас их дараа нь чухал бүтээгдэхүүний хэрэглэхтэй. Яг үйлдвэрлэлийн технологийн арга юм байна шүү дээ. Угаасаа хөлдөөдөг юм байна, хатаад юм байна. Маш энгийнээр ойлгоход тий. Тэгэнгүүтээ хөлдөөхөр тийм дархлааны уураг бол байж их юм байна. Тэгвэл яг доторх нөө уураг ямар нэгэн зүйлүүд нь бас бүтцээ жоохон алдаад тунаад байгаа энэ зүйл өвдөж байгаа юм байна. Хатаахаар чин болохоор ер нь дархлааны уургууд нь ер нь хэр энэ дэр одоо асуудал үүсгий. Тодорхой хувийг бол тодорхой хэмжээнд яг шингэнсүүдээ саагаад гаргасан шингэнсүүдээ харьцуулахад бол буурдаг. Гэхдээ бүр тэр ингээд бүр ор тас бол яг энэ үйлдвэрлэлийн процессор хатаацсан бүтээгдэхүүн дээр бол байхгүй болдоггүй. Тийм. Тэгэхээр би тэд чинь нөгөө нэг сонирхоод одоо мэрэгжлийн үднэс сонирхол шинжилгээнүүдийг хийлгэж гин гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээр бол ор тас бас байхгүй болчдгүй гэсэн санаа. Тэгээ нөгөө талаараа одоо тэр сүүнд агуулгадаад 100 г одоо за 1 литр сүүнд агуулгадж байгаа эрдэс байдс гэж штэ. Тэр эрдэс байдс чинь байдгаараа л байж байгаа. Буюу 1 кг агуулгадаг байсан эрдэс байдс чинь 100 г бүтээгдэхүүнд буюу за 10% хуурай үзтэй сүүлээ гэхэд тэр одоо 100 г сүүнд л одоо тэр нийт хоёулаа түр 1 литр дээр 1000 мг гээрсэн одоо тэр 100 г сүнд чинь 1000 мг одоо кальц нь агуулгадж байна л гэсэн үг. Яг нөгөө нэг витаминууд бол алдагдсан усан дуустдаг витаминууд бол алдагдсан байдаг. Гэхдээ хүн гэдэг чинь өөрөө одоо доторт л бол тэр чигтэл бактери байгаа шүү дээ. Ашигтай бактери. Тэгэхээр тэр бактериуд маань өөрөө хоол боловсруулах задлах процесс дээрээ тухайн одоо танд хэрэгцээтэй витаминуудыг үүсгэждэг гэсэн үг болчихж байгаа юм. Яагаад хатаад байна гэхээр монголчин өөрөө жилийн 4 улиралтай байхгүй юу? Жилийн 4 улиралтай. Жилийн 4 улирал дээрээ 6 сард нь л сүү гарна. 6 сард нь сүү гарахгүй. Тэр үед хүмүүсийн тасалдгүй сүү хэрэглүүлэхийн тулд тийм тэр хатаах гэдэг процессыг угаасаа явуулж байгаа байхгүй юу? Тэр одоо яадгийг одоо монголчууд ч гэсэн би сая нөгөө хэлсэн шиг тий нөгөө угаасаа тэр өвлийн хугацаанд чинь сүү ингээд одоо бэлчээрийн мал аж учраас сүү гарахгүй учраас манай хүмүүс маань тэр сүүсүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээг ааруул эзгий байдаг юм уу тий нөгөө зунжангаа хатаасан бүтээгдэхүүнүүдээрээ одоо ойрлуулж нөхөж хэрэгэл байсан гэсэн санаа. Энгийн ойлгомжтой үднээс нэг 2 хон жишээг л танаас асуухад тайлбарлуулж гэж бодод байна л та. Бид нар зөв наацхийн нэг сүү аваад харахаар 14 хоног гэдэг л хугацаа нь хэд гэдэг л хамгийн ойрын одоо хадгалах хугацаа чинь одоо тэдний сарын тэтэн гэж бичсэн ямар ч нэг их ойрхон хугацаа гэдэг шин. Тэр хугацаа нь тэр сүүний хувьд бол хатаах технологиор тэр хийгдсэн үү эсвэл хөлдөөхөр хийгдсэн үү гэдгийг нь хэлэх боломж байдаг юм. Манай үйлдвэрлэгч нар одоо энэ чинь нөгөө бүхэл бүтэн улс шүү дээ. Яг Монгол улсад үйлдвэрлэж байгаа бол та нөгөө Монгол улсын хууль дүрм журм захирагдаад явж байгаа шүү дээ. Тэгэхээр бүх үйлдвэрлэгч нар одоо тэр хатаамал сүгэр хийсэн бол хатаамал сүү, тэгээ ус хатаамал сүү, тэгээ уснаасаа сүү нь бол бага орж байгаа шүү дээ. Тэгэхээр яг үнэний сүгээр хийж байгаа л үнэний сүү. Ихэнх нөгөө яг сүүний хувьд ярихлаар үйлдвэрлэгч нар маань нөгөө үнэний шингэн сүү нөгөө A, B гэдэг ингээ хоёр орцтой, орцоо ингээ мэдээлэлтэй. Тэгэхээр нөгөө нэг тэрнийгээ буцаагаад энэ нөгөө дээдлийнхаа энэ огноод орж байгаа хэсэг дээр болохоор
Энэ A шүү, энэ B шүү гэд ингээд одоо тодорхойлцдог гэсэн үг. Энэ хөлдөөсөн гэсэн үг юм уу? Шингэн сүгээр хийж байгаа бол тэр чинь ерөөсөө одоо хөлдөөж байгаад буцаагаад гисгээгээд хийж байгаа гэсэн юм ерөөсөө байхгүй. Магадгүй өвлийн улиралд тэр шингэн сүүнийх байгаа бол фермээс авчиж байгаа тий. Тэгэхээр зуны улиралд зүгээр энэ сүү гэдэг чинь өөрөө айгүй эмзэг бүтээгдэхүүн шүү дээ. Одоо та нар бүгд муудаж гашилж байгаа. Тэгэхээр тэр өдөртөө л тухайн бүтээгдэхүүнийг технологийн боловсруулалтанд 24 цаг дотор амжиж оруулахгүй бол тухайн бүтээгдэхүүн гашилж байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол тэр нөгөө шингэн сүнийх байна л гэлдэж байгаа бол тэр өдрийн үйлдвэрлэлээрээ аваад хийгдсэн бүтээгдэхүүн гэдэгт бол яг шингэн сүний хувьд бол эргэлзээгүй байх боломжтой. За тэгээ хугацаа уртцагчийн талаар та бас асуусан чинь би сая ярихгүй өнгөрсөн юм байна. Хугацаа уртцагч гэдэг юм бас л ялгаагүй. Та ууднаасаа хар. Одоо технологийн онцлогоос хамаарат бол одоо байгаа хгүй таны сая нөгөө ярьж байгаа нөгөө Монгол дийлэнх байдаг нөгөө өндөр цэнхэр сүнүүд болохоор сүүгээ ариутгацсан саваа ариутгацсан нэг айхтар массивтик ариун орчинд биш ингээд савлагдчихж байгаа учраас 14 хоногтой л хадгалж гин гэсэн санаа. Тэгэхээр тэрэнд шингэн сүү байсан ч 14 хоног одоо 14 байд юм уу 21 хоноод муудна. Хуурай сүү хийсэн байсан ч тухайн одоо юунда муудна. Хуурай сүүгээр хийлээ гэд тэр чинь муудахгүй гэсэн үг биш байхгүй юу? Буцаагаад та усаар баяжуулсан буюу ингээд сүү болгох гээд ийм тодорхой технологи бариад сэргээлт энэ төр хийгээд хийцэн учраас тэр ч гэсэн ялгаагүй л муудна. Тэгэхээр ямар савлгаатай байна гэдэг онцлогоор. Тэгээ сүүн бүтээгдэхүүн дээр болвол одоо яг Монголд байгаа технологиуд дээр яг сүүн дээр бол хугацаа уртцагч гэдэг юм ашигладаг үйлдвэр байхгүй шүү. Байхгүй. Одоо жишээлбэл 6 сарын хугацаатай шүү савлгаатай байна шүү дээ. Зарим нь бүр ил биш шүү дээ дэлгүүрийн лангууд дээр. Тэр дүүл яагаад тэгж удаан хадгалах боломжтой гэдэгт тэр хүмүүс эргэлзэж байгаа. Тэр бол тетрапак гэдэг савлгаа. Тетрапак дэлхийн нийт дээр тэр тетрапак гэдэг савлгаа гаргасан нөхдүүд маань эн чинь бүр айгүй өндөр нөгөө юм одоо инновац хийцээ ингээд бас тий ямар ч хугацаа уртцагч ашиглахгүй зөвхөн ийм ариутгал UHT буюу хэд өндөр температурт ариутгаад тухайн бүтээгдэхүүнийг асептик ийм ариун орчинд савлчихлаар тухайн бүтээгдэхүүн ямар ч хадгалтын хугацаа шаардахгүйгээр удаан хугацаанд хадгалж гинэ гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэрэн дээр нэг юм амар хугацаа уртцагч зөвхөн магадгүй ашигласан байвал мэддэгдэх ёстой. Тэрнийг ингээд нууж хаагаад ингээд өнгөрөх бол боломж байхгүй шүү дээ. Ингээд хүн болгон дураараа юм хийгээд явахгүй те ямар нэг юм дүрм журам, хуулийн дүрм журам гэж юм байгаа шүү дээ. Ингээд хим химжээ. Тэ тэгэхээр яг тэр 6 сар хадгалагдаад дэлгүүрийн лангуун дээр байршаад байгаа савлгаа бол тетрапак гэдэг савлгаа. Та ингээд эргүүлээд харах юм бол айгүй бол энэ дээр тэрийг хараад тетрапак гэсэн бааз. Тийм биш нь доороо бичсэн гэдэг. Тий. Энэ ингээд бэж иддэг байхгүй. Энэ дээрээ ч байгаа юм биш үү? Энэ хараа энэ хажууд талээрээ. Тэгэхээр энэ бол цэвэр савлгааны онцлог шүү. Одоо энэ чинь нарны гэрэл мэрэл шууд тусах боломжгүй савлгаа юм байл шүү дээ тий. Тетрапак гэдэг савлгааны онцлогийг ярих юм бол тетрапак өөрөө 6 давхаргаас бүрдэж байгаа. Тэ ямар полиэтилен давхаргууд байгаа. Полиэтилен гэдэг чинь одоо ус руу шууд ингээд норно шүү дээ. Энэ цаас дотор талд нь харагдаад байгаа. Энэ цаас норохгүй байна гэдэг чинь энэ гадна талаараа полиэтилен. Тэгээд цаас буюу картон давхарга тэгээ хөнгөн цагаан давхарга. Тэгээ эднэрийн хооронд нь нөгөө нэг тэр полиэтилен давхаргууд нь одоо хооронд нь нааж өгж байгаа гэх юм уу. Хамгийн дотор талын тэр нөгөө одоо хөнгөн цагааны дотор талаар бас полиэтилен давхарга байгаа. Буюу одоо ямар ч тодорхой хэмжээний ингээд муглардахлаар энэ одоо бүтээгдэхүүн нэвчээд хөнгөн цагаан чинь нэг ингээд урагддаг штеп. Тэгэхээр тэхгүй байна гэдэг чинь өөрөө дахиад давхар дотор талаараа юу байгаа гэсэн үг байхгүй полиэтилен давхарга. Тэгээд асептик орчинд шууд хүүтнээр нь савлаад гаргахад энэ бол цэвэр савлгааны онцлогоос 6 сарын хугацаанд хадгалж байна гэсэн үг. За ойлголоо. Тэгвэл хугацаа уртцагч бид нар бол ерөөсөө тэгж л ойлгоод байгаа ш тэр нар дэрэгт чинь. Одоо цагаан сар мар наадмын үеэр жилүү ингээд нэг нийтрийн амардаг үеүүдэд ингээ хөргөч рүү очиж харахаар нэг айгүй удаан хадгалагддаг сүнүүд бүгд ингээ тоноод үлдсэн. Айл шууд руу хүч ингээ байж байгаа байхгүй яг ингээд богинохон хугацаатай сүнүүдийн хүмүүс төрүүлэх каскас авсан байдаг. Тэрийг зүгээр хүмүүсийн яг би яриануудын спич гэсэн ерөөдөө яг тийм нарийн хүмүүсийн технологи ойлголт байхгүй учраас энэ одоо илүү ихээр жишээлбэл шин сүүн ийм одоо богино хугацаантай юм байна. Харин энэ нь илүү ихээр одоо магадгүй хугацаа уртцагч хийсэн ч гэдэг юм уу эсвэл хуурай сүүн илүү юм одоо удаан хадгалагдах боломжтойгоор юм шингэнээр байдаг юм байна л гэдэг ойлголт яваад байдаг байхгүй. Тэгэхээр тэр бол харьцангуй ойлголт юм байна.
Өстой харьцангуй. Гэтэ хуурай шингэн сүү ашигласан гэдэг нь бол энэ дээр нь бэж идэх юм уу те шүү. Бага. Яг нөгөө нэг та ямар сүү ашигласан тэр сүү чинь л байгаа л гэсэн үг. Тэгвэл сүү авахаар тэрийг олж харъя да. Mongolian Camel Ингний хормог байгалийн амьд пробиотик. Эрч хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт. Хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлогт тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зурд задалж сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийгээ хайрлаарай. За хоёлаа сүү цахаа дээр чаа сүүний хувьд бол нэг ийм ойлголтуудыг ярьчлаа. Тэгвэл тараг гэдэг нэг маш гоё одоо ашигтай бактерийг агуулсан хүнс байна. Энэ тараг гэдэг энэ ашигтай бактери агуулсан энэ одоо хүнсэнд хоёлоо сүүг ярьсан шүү дээ. Сүүн дээр бол ийм амин дэмүүд гэдэг юм. Энэ эрүүл мэндэд ийм ач тустай мэн гэдгийг ойлгоцсон. Сүүнээс чинь бид нэр тэр тараг гэдэг зүйлийг одоо бий болгоод байгаа шүү дээ. Тэгвэл яг энэ сүүнд агуулгдсан амин дэмүүд чинь тарагн дээр байгаад байгаа нөө эндээс нь ахаад нэмэлтээр ямар нэгэн одоо тэр хүний биед ашиг тустай зүйлүүдийн дээр ахаад нэмэгдсэн байх юм уу? Сахаргүй тараг. Сүү гэдэг чинь бисээ нэг 12-оос 13 орчим хувь хуриуцдаг ярьлаа штэ. Хэрвээ сахар нэмээгүй бол тэр сүү одоо тарагнд дахиад ялгаагүй л 12-оос 13%-ийн л хуриу бодсон агуулгадгаараа л агуулгадж байгаа. Яагаад шинж чанарын хувьд өөрөө тийм тэс өөр байна вэ гэхээр одоо түрүүн би ярьсан нэг юм хоёр бөмбөлөг тосны бөмбөлөг, уургийн бөмбөлөг тий. Тэгэхээр нөгөө энэ одоо ашигтай бактери өөрөө үржиж явцдаа одоо тодорхой хэмжээний одоо нүүрс усыг идэж задлаад одоо тодорхой хэмжээний органик хүчлүүд үүсгээд тий. Тэнгүүтлээ нөгөө одоо уургийн гадна талын одоо тэр pH орчим алдагдталаараа ингээд нөгөө нэг хоорондоо уураг тос мос маань ингээд хоорондоо шүргэлцээд маш гоё тийм юм одоо хэлхээ үүсгээд тэгээд тийм төм бүтцийг бол бий болгож байгаа. Нөгөө талаасаа тэр нөгөө бактерийн ашигтай бактерийн тусламжтайгаар тэр нөгөө тараг гэхэр чинь сүнстэйс өөр амттай юм шүү дээ тий. Тэгэхээр тэр амтыг хүртэл бий болгож байгаа байхгүй юу? За юунаасаа сүүнээсээ онцлог байгаа юм бэ гэхээр тэр нөгөө тараг гэдэг байгаа нөхөрт чинь за нэгдүгээр ашигтай бактери юм байна. Хоёрдугаар тэр ашигтай бактерийн дүнд үүсэж байгаа маш олон органик хүчлүүд байдаг юм уу? Тодорхой хэмжээний пептидүүд байдаг юм уу? Уураг задалдаг бактериуд бас байдаг. Тэгээд дээрэс нь нөгөө нэг лактоз үл дэвчих гэж ярьдаг те сүү ухаар нэг юм ялаа илэг гүйлгээд идэг мэдэг гэдэг юм уу те. Тэгэхээр тэр шинжүүд бол ингээд юун дээр халуулцдаг гэсэн. Тарган дээр тий одоо буурдаг багасдаг 100% бас бүгд задарчдаггүй учраас тэгэхээр одоо та сүү уух юм тараг уух юм бол нойр хүрнэ эсвэл хоолны хоошинг байна гэл тараг 7 тэгүүлж ирсэн үү тий өлсөж гэнэ үү тараг гэдэг шиг тийм тэгэхээр өөрийнх нь одоо ач тус нь тэр байна нөгөө маш олон тооны пептидүүд буюу уургийн задарлууд үүсэж эхэлсэн байдаг учраас хоол шингэх одоо ач тустай гэсэн үг. Хотод гэсэндээ илүү ихээр ашигтай бактери агуулсан учраас хотод гэсний үйл ажиллагаанд илүү ач тусны өндөр байгаа юм байна. Тэгээд сүүнд агуулгадж байгаа нэг амин дэмүүт ч бас тэнд байна уу байгаал.
байгаа. Бүр С витамин гэх юм бол бүр өссөн байгаа гэдэг юм уу тий. Тодорхой хэмжээний B-ийн төрлийн витаминууд бас үүсэж байгаа нэмэлтээр тий. Тэгэхээр одоо фитнес тавьж байгаа залуучууд маань бас их сүү тараг ялангуяа тараг их хэрэгэлдэг болсон байлаа. Ихүүд багуудын хоол ундны зуушин дээр ч юм уу жимстэй хойлоод ингээд хэрэгжилдэг ч гэдэг юм уу. Энэ зүйлүүд чинь бас хүний эрүүл мэндэд их олон ач тус байгаа юм байна шүү. За ааруул гэхээр бас ахаал нөгөө хойлож анх сүүнээс эхэллэн явж байгаа л биш тарган дээр очиод тэгэнгүүтээ нөгөөх нь ааруул болчих чинь. Яг энэ ямар процессуудаар яваад ааруул болоод байгаа. Ааруулан дээр нөгөө нь анхдагч буюу сүүнд байгуулагдж байгаа амин дэмүүд эрдэс бодисууд нь байгаа юу? Ахаад бас ихүүд нөгөө бүтцийн хувьд агуулж байгаа амин дэмүүд бас жоохон өөр болох уу? Ер нь таргнаас одоо ааруул нь юугаараа ялгаатай. Эсвэл нэг нь хатуу нэг нь шингийн юм уу? Эрүүл мэндэд ер нь ач тус нь яг юу байдаг юм бол? Та яг тайлбарлахаараа яг хоол зүүч юм уу эмчээс илүү ихээр айгүй гоё тийм ойлгомжтой тайлбарлаж байна л да. Яг энэ технологийн хувьд ингээд яриад ингээ ярьчихаар бас их гоё. Арай нэг өөр өнцөг гоё гарч иж байна. Тэгвэл та ааруулын энэ талаас хэлж өгч. За ааруул гэдэг маань за нөгөө сүү гэдэг байгаа шүү дээ. Би түрүү нөгөө нэг хамгийн ихэнд хэлсэн уламжлалт хүнс гэдээ ярьсан тий. Уламжлалт хүнсний онцлог нь одоо тий шууд одоо эцсийн бүтээгдэхүүн болохоос гадна дараагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхийд болдог гэж ярьсан тийм үү. За нөгөө нэг сүү маань ирлээ одоо хөдөө жишээлбэл тий сүүгээ үнэгээ саагаад орж ирлээ сүүгээ сайхан хөөрүүлээд өрмөө авчна. Тэгээ нөгөө үлдсэн одоо тос багтай шингэн сүүгээрээ бүр тосгүй гэж хэлээгүй шүү. Яг үйлдвэрийн аргаар орсноос бол тодорхой хэмжээний багтай ойролцоогоор өрөм авах процесс тэр нэг 50% тосыг нь авчиж байна гэсэн санаа. За тэр сүүгээрээ таргаа бүрнэ. Тэгээ таргаа бүрлээ сайхан таргаа идчихлээ тэгэнгүүт л ингээд нөгөө хураагаад одоо бүгдийг нэдэж чадахгүй шүү дээ. Тэг ингээд хураагаад тэгэнгүүт л чи сайхан дрож эсэлтэй угдаа шог гэдэг. Дураад тэгээд тэгэнгүүт л нь одоо буцлагчж байгаа буцалгаад аарцаа гаргаад авлаа. Аарцаа шүүлээ. Тэгээд нөгөө нэг сайхан дэлгэж нарны тавиа хатааж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө түрүүн ярьсан шиг одоо тодорхой хэмжээний лактоз гэдэг юм аарцсан дээр баг байхгүй уурлаг цагаан идэг гэж явдаг. За тэгэнгүүт л нөгөө за ашигтай бактери бол байхгүй. Ягаад гэвэл хэдүүлээ буцлагчсан тий. Өндөр одоо ингээд буцалгаа зөндөө удаан буцалгатай шүү дээ. Таргиж буцлагч байгаа лөө. Таргийг буцлагчж байгаа. Таргийтай бактери байхгүй болчихшээ. Тэг өгчөж байгаа шүү дээ. Ямар ч амьд бактери буцалж байгаа халуун температурт байх боломжгүй. Тэр чинь бараг нэг 100 орчим 100-аас жоохон 98 орчим дээр буцалж байгаа шүү дээ. Эдчиж байгаа биш буцлахаар нөгөө гой бүтцчин алдагдчихж байгаа байхгүй юу. Тэгээ алдагдаад тэр удаан буцалгаад утгаад буцалгаад идэх чинь тэр нөгөө сайхан бүгднгийн тэр нөгөө бүтцийн гой жигд алдагдуулаад байгаа байхгүй. Тэгээд ингээд даван тэгээ шүүжглэр одоо тэрэнд байсан одоо тодорхой хэмжээний үлдсэн байсан хүчлүүд байдаг юм уу тодорхой хэмжээний нүүр сусна гэдэг юм уу тийм ингээд ер нь бол гадагшилсан тухайн одоо яг аарц гэдэг байгаа юмд нь болохоор тос нь уург нь үлдчихэж байгаа байхгүй юу. Шар сүүнд нь нөгөө бас амин дэмэд мэлээ явчихж байгаа юм шүү дээ. Шар сүү амин дэм гэдэг дээр хэдүүлээ болохоор амин дэм чи өөрөө тосон дуустдаг усан дуустдаг гэд хоёр байгаа тий. Хэрвээ тэр буцлах процесс дээр тэр усан дуусаад байгаа амин дэмүүд задраагүй бол шарсуугаараа гадагшилцсан гэсэн үг. За тэнгүүтлээ тосон дуустдаг нь харцсангуй бас гайгүй ингээд ер нь бол аарцсандаа бол үлдсэн нөгөө өрмөрөө ч бас зарим нь явцсан шүү дээ. Өрмөө авах явцад чинь тий. За тэгээ тэрнийг хатаасан бүтээгдэхүүн чинь бол ааруулахгүй юу. Тэгээ ааруул гэдэг чинь наранд хатаагаад хатуу болгочихж байгаа учраас одоо магадгүй одоо яг шүд солигдох гэж байгаа үеэр хүүхдүүд идэх юм бол тэр нэг юм сул санжигнуулаад яваад энэ дараагийн шүдний одоо ургалт нь буруу ургачдаг ч гэх юм уу тий. Эсвэл яг энэ шүд ургаж эхэлж явах үеэр тэр ингэ сайн мэрүүлэх юм бол одоо гой тэгш жигд шүдтэй нөгөө энэ ирүүний булчин нөгөө хамгаж юм чинь чангаруулад маш сайхан гой шүдтэй болох бол боломжтой. Ааруулаа тэгэхээр ерөөсөө сүүн дагуулгадаад байгаа гой нөгөө сайхан задарсан уургууд нь тэгээд одоо нөгөө уургаа дагаад кальц ч юм бол нөгөө нэг уургийн бүтцэд нь ороо явж идэг байхгүй. Тэгэхээр маш өндөр кальцийн агуулмжтай. Тэгэхээр угаасаа нөгөө тэр талаараа бас шүдэнд сайн гэдэг. Тий. Тэгэхээр нөгөө тэр хатуу юм чинь бас тэр нөгөө нэг эрүү танай эмчнэр бас гоё тайлбарлаад байдаг тий. Тий эрүүний одоо булчин чангалах дээрээс нөгөө шүдний сулрал мулралыг чангалах гэдэг гол үүргийг гүйцэтгээд ааруул бол шүдэнд сайн байх нь уург өндөртэй байх нь. Таргины төлөв ааруулны хувьд бол яг ийм ойлголтыг л бүгдээрээ мэдэж авах хэрэгтэй байна. За сүүн дээр би
нэг зүйлийг бас эргээд нэг сая марцсан зүйл эргээсээ санчлаа л да. Та сая тослогийн талаар ярьсан шүү дээ. Зарим сүүн дээр чи одоо ингээд тослогийн агуулмж нь одоо өндөр байна, бага байна, багасгацсан ингээд хувьд байгаад байдаг. Тэгвэл энэ тослогийн яг тэр үйлдвэрлэлийн үед яаж ингэж одоо илүү багасгаад байдیں۔ Нэмэн гэж бол байд юм уу? Нэмээд хасаад янз бүрээр л ингээд одоо хүмүүсийн хэрэглээнд тааруулаад байгаа юм ба штэ. Яагаад? Энэ нь ямар ач холбогдолтой яаж ингэдэг юм бол? За юу яана. Сүү гэдэг маань өөрөө нэг 3.2% нь л нөгөө 10% чинь 3.2 орчим хувь нь л тос агуулгадж байгаа. За тосыг нь хэрвээ салгах шаардлагатай бол одоо жишээлбэл тос хэрэглэхгүй мэргэлэхгүйгээд турж байгаа нөхдүүд тэгдэг шүү дээ. Тэр тосгүй сүү гэдэг хэрэглээ бас тусдаа байгаа шүү дээ тий. За тэгэнгүүт л нөгөөд чинь төвс сутгах хүчний үйлчлэлээр зүгээр центрифугдэл тосыг нь салгаад авцсан. Та магадгүй 1.5% тостой юм уу? Эсвэл 1% тостой юм уу? Эсвэл 0.5% тостой юу те тэрнийг одоо тэр тухайн үйлдвэрлэгч гэдэг хүн маань өөрөө тохируулчих нь байна. За тэгэд центрифугдэл салгаж болно. Яг үйлдвэрлэлийн процесс дээр болох юм бол нэмнэ гэж яриад байна. Нэмэхээр ямар ач тус үзүүлэх гэдэг нь гэхэлэр за яг сүүний тос гэдэг чинь өөрөө бид түрүүн ярьсан те тустай шинж чанартай. Тэгээ тослог нэмэхлээр нөгөө нэг одоо маш өтгөн сүү буюу өтгөн сүү гэж ярьдаг сарлын сүүс доноор айгуу гоё шүү гэж өндөр тослог агуулдаг. Өндөр тослог агуулдаг. Дээрээс нь цайс үлэхээр маш бага буюу яг хэрэглээ талд бол тэр чинь айгуу бага хэрэглэгдэх бас боломж болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө тослогийн хөвгөд чинь бол тийм ялгаатай байна гэсэн үг. Арц байна. За арц чинь бас одоо яг ямар технологиор хийгээд байна. Одоо арцны технологиор бас энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар ч гэсэн арцуудыг маш их олон төрлүүдээр гаргадаг болчихжээ. Ер нь арц дээр би бол ойлгохдоо маш өндөр уургийн агуулмж байна л гэж хараад байдаг л да. Та яг одоо технологич хүний хувьд бол энэ дээр үйлдвэрлэл дээр яг ямар аргачлалыг ер нь одоо уламжлалт аргаас нь илүү бид нар холдуулахгүй л ер нь үйлдвэрлэлийн технологи ер нь явдаг юм болов уу гэдгийг. За энэ яг энэ арц одоо яг манай монголчуудын мэддэг арц одоо яг энэ Монголд л байгаа. Зөвхөн Монголд л. Зөвхөн Монголд л байгаа. Оросын арц одоо яг арц байгаа л да. Гэхдээ энэ нь болохоор ингээд илүү одоо юу ядны амтны хувьд төсөөр байдаг. Манай яг энэ уламжлалт аргаас өөр илүү бяслаглаг мэд мөнцрөх болчдөг байхгүй. Тэгэхээр манай дээр нөгөө яг тэр технологийн онцлогоос одоо тэр маш өндөр тэр нэг хадгалтын хувьцад нэг дрожи эсэлтэл дээр тийм маш өндөр эсгэлэнтэй болгоод эсгэлэн нь бол маш өндөр болсон. Тэгээд тэр эсгэлэн болон бактерийнхаа тусламжтайгаар уураг задарцсан. Та одоо ингээд одоо уурагч нь хүний биед бас айгу удаан шингэдэг гэдэг штеп. Тэгэхээр тэр нь одоо магадгүй амин хүчлийн түвшин дээр очиог бах тийм маш олон тооны пептидүүд үүссэн. Пептид чинь нөгөө одоо уурагдаа одоо танд одоо магадгүй одоо таны одоо арсыг гоё байлгахад чинь коллаген нэлэгчэд ямар пептид нь оролцдгийг тий ингээ одоо бүх юмд чинь ингээ тэр уурагч шингэхийн тулд чимэгдэхийн тулд тодорхой хэмжээний пептидүүд болоод тэгээ ингээ таны биед нийлгэж авахгүй тэр маш өндөр уургийн агуулмжтай тэр уураг нь ингээ задарцсан юм байна буюу маш хурдан одоо шингэх юм байна л гэж ойлгож байна гэсэн. Уураг нь илүү хүний биед одоо задархад нийлэгчэд амархан болгоцсон. Зөв. Тэгээ яг энэ Монгол арц нь бас ингээд одоо яг л Монголд л байгаа арц. Энэ яг нэг манай технологиос үүсэт гарцсан арц буюу одоо та магадгүй мянга өөр улсад очиод ингээ арц идэх юм бол ингээд ийм арц шал өөр тийсэн шал өөр. Шал тус одоо Монгол хүмүүс чинь дийлийнх нь л ер нь өглөө нэг цусны хүүдийн одоо үйл ажиллагаа цусны хүүдийн фермент чи өөрөө өөгцсийг цэдэмжүүлэх задлага үргийг өндөр өвөрг оролтойгоо бид нар өглөө болгон өөх тус хамаагүй бас хэрглэж чадахгүй учраас маш бага хэмжээний шар тосыг өглөө амдаа халбагдчаад өглөө өрн гарч явж байгаа хүмүүс бол нийтлэг бага. Гэхдээ магадгүй өөх төсний пракс буюу өөх төсний тэр одоо үзүүлэлтүүд нь нэгд өндөрт байгаа хоёр зүрх судасны асуудалтай. За мөн чихрийн шичин гэдэг энэ одоо эрүүл мэндийн асуудалтай хүмүүс бол одоо шар тосч гэдэг юм уу ер нь одоо өрөмж гэдэг юм уу ийм одоо өндөр тослогтой юм бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс бас тодорхой хэмжээний зайлсхийч гэдэг юм уу энэ зүйлүүдийг нарийн мэргэжлийн хэмжээсээ бас авсан бол та 1000 дуртай ч гэсэн энэ дээрээ жоохон төвлөрнө. Бид хоёрын өнөөдөр ярьж байгаа энэ зүйлүүд ер нь бид хоёр ч гэлтгүү манай багийн хамт олон бид бүхний эрдэнэтэн доктор профессоруудын ярьж байгаа зүйлүүд бол харьцангуй эрүүл хүн зориулсан зөвлөгөөнүүд бол явж байгаа шүү. Тэгэхээр магадгүй нөгөө эмчний шар тосыг одоо хэрэгжилж болохгүй гэдэг хэлсэн чинь бид хоёр шар тосыг айгүй гоёар ингээд эрүүл мэндийн ач холбогдлыг ингээд яриад өгсөн чинь өдөр тутамдаа ингээд хэрэглээд байгаа маа ч гэдэг юм уу ийм зөрчлүүд бол гарч магадгүй ер нь гардыг юм билээ.
Тэгэхээр харьцангуй эрүүл хүний төвшөнд бид бүхний ярьж байгаа зөвлөгөөнүүд хүрж байгаа шүү. За тэгэхээр шар тосны хувьд бол бас яг ямар технологиор яаж бий болоод байна. Тэгээд бас сарлагын шар тосыг би бас хэрэгжилж үзсэн л дээ. Маш юу юм бэлээ. Таны хэлдэг нэг одоо сүүн хүртэл маш өтгөн гэдэг шигтэй шар тосон ч гэсэн одоо зүгээр бид нэр зүгээр нэг үхрийн одоо зүгээр үхрэх юм юу гэх юм даа. Тэг үхрийн одоо шар тосон дээр хэрэглэснээс одоо сарлагын шар тосыг ингээд хэрэглэх хоёр бол маш өндөр ялгаатай юм билээ шүү дээ. Тэгэхээр зүгээр шар тосны технологи нь юу нь яаж бас бүтээдэг юм бэ гэдгийг та хэлж өгч магадгүй одоо хоёулынх нь бас энэ ярьж байгаа зүйлүүд яг ингэж одоо энэ хөдөө болон сүү цагаан эднээс маш их холдсон хүмүүст бас их гоё ойлгомжтойгоор ач тусын технологиор ингээд дамжуулж өгөхөөр бас их гоё тархитлаганд нь өстө нэр шал өөр өнцгөр хүрх юм байна. Надад бол айгүй гоё тийм өөр өнцгийн мэдээллүүд айгүй гоё хүрж яана л та. Дүүл хоёул одоо шар тосыг ярилцсан. Монголчууд маань сайхан өрмөө аваад борцтойгоо цайн дээрээ төрөглөнө сайхан хэлээ. Бас л барахгүй үлдээн. Тэгэхээр ингээд цуглуулад буюу ингээд хураагаад байхаар өрмөөс бий болж байгаа шүү дээ. Тий. Тэгэнгүүт л одоо цүүний тос гэхэр чинь уламжлалт аргаар цүүний тосыг ялгаж авч байгаа чинь угаасаа л өрмийг авч байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд тэр өрм гэдэг чинь ойролцоогоор нэг 50-60% тослогийн агуулмжтай тодорхой юм уураг одоо тосны гадуур байдаг уургийнхаа үлдэгдэлтэйгээ ингээд авчиж байгаа уламжлалт арга байхгүй сайхан самарна гэдэг чинь тэр дээр нь байгаа одоо тэр тосны нөгөө бөмбөлөг гэдээсэн ш тэрний чинь нэг механик үйлчлэлээр хүн ингээл дээрээс нь өндрөөр самарсаар агаад тэр механик үйлчлэлээр тэр одоо жишээлбэл хоолны тос гэх юм бол тэр бөмбөлөг хэлбэртэй биш байсан бол сүү саангууд л одоо нөгөө хоолны шүлэн дээр байдаг тос шиг ингээд шууд дээрээ гараад ирнэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэр механик үйлчлэлээр самраад тэр нөгөө уургийн тосны гадна талын уургийн бүтцүүдийг ингээд эвдэж задлахлаар тодорхой хэмжээнд ингээд хоорондоо нэгдээд дээшгээ гарч ирээд нектар хамаагүй бага штэ уснаас тийм болохоор ингээд хөвөө дээрээ гарч ирж байгаа процесс ихгүй юу. Тэгэхээр тэр нөгөө оройжонго өдөржингөө ингээд нэг галтай ч юм шиг галгуу ч юм шиг бүлээн байлгаад идэв ш. Тэгээ тэр чинь нөгөө тэр сүүний зуурамтгай чанарыг тий одоо өтгөн байлгахгүйгээр баг зэрэг шингэн байлгаад байна гэх юм уу. Тэгээ тэр нөгөө нэг тосны бөмбөлгийг дээшгээ ингэж одоо хөөрж тэр гадаргууд руу аваачих одоо процессыг тэгж одоо зохицуулаад байна гэсэн үг уламжлалт аргаар. За тэгээд тэрнийгээ сайхан ингээ хадгалцсан байжсэн чинь нөгөө гоё бактериуд маань ороод одоо гашлах процесс, муудах процесс явагдаж штэ. Тэгээд муудах процесс явагдахлаар явагдаад одоо эсээд одоо шууд утгаараа идэхэд болох байлаа шүү дээ. Тэгэхээр нь хүмүүс маань сайхан нөгөө хайлмгаа хийдэг. Тэгээ нөгөө хайлмаг хийнэ гэдэг чинь эхлээд хайлмаг бүтэж байгаа шүү дээ. Тий, хайлмаг бүтэж байгаа чинь нөгөө дайвар бүтээгдэхүүн гээд гараад ирж байгаа хгүй. Шууд утгаараа одоо гурил нэмээд юуны тэр нөгөө одоо цавуулаг чанар, гурилны цавуулаг чанарыг ашиглаад наалтуулаад байна. Тий, тэнгуүл нөгөө уургийн үлдэгдлүүд сайхан тэр чинь эсэлт явагдчихар чинь нөгөө нэг түрүүний тэр өрмнөөс одоо тэр нэг механик үйлчлэлээр ингэснээс илүү ихтэйгээр нөгөө тосных нь хэсгүүд задрахад ингээд шууд хайлахад, халаахад одоо ингээд задрал явагдаад эхэлчихэж чинь гэсэн үг байхгүй юу? Тэгэнгүүт л тэрнийг нь тэр нөгөө сайхан гурил хийнгүүтэл чинь тэр чинь нөгөө цавуулаг шинж чанартай хүмүүс нөгөө цавуу мавуу хийгээд дээл мэлээ нэг оёод байдаг шүү дээ. Тэгэхээр тэр шинж чанарыг нь усны үлдэгдэл болон ус байдаг юм одоо ус гээл ярьж байгаа тий. Усных нь агуулмж, уургийн агуулмж хоёрыг нь гурилаар барьцалдуулж, тунуулж үлдээгээд тосоо цэврээр нь ялгаж авч байгаа. Шар тосыг баг 99.9 орчим хувийн одоо цэвэр ингээ яг сүүний тосыг ялгаж авч байгаа байхгүй юу. Тэгээд тэрнийх нь голноос нь одоо магадгүй тэр үлдсэн уураг болон ус гурил гурван дээрээ үзэн байдаг юм уу, сахар байдаг юм уу хийж амтлаад нэг одоо гарч ирж байгаа уургийн агуулмж өндөртөөр хайлмаг гэж байгаа. Бас тослогоор бас тэр чин тодорхой хэмжээний айгу баялаг штэ. Тийм маш өндөр тослогтой тийм одоо хүнс гарч ирж гин гэсэн үг. Тэнгүүд л нөгөө талаасаа тэр шар тос нь болохоор за яг юм онлынх нь тайлбарлах юм бол нэг тэр хансан тосны агуулмж, ханаагүй тосны агуулмж одоо дэлхийн нийтээрээ хансан тос чинь одоо хүний бие махбодод ортой тий ядгийн зүрх судасны өвчлөлтөй болгоно яадаг идэг энтергээд одоо юу гэдэг холестерол нэмлээ, холестерин нэмлээ энтергээд яриад байгаа шүү дээ. За ханаагүй тос гэх юм бол нөгөө тэг чинь задалдаг айгуу сайн гэд. Тэгээ ер нь бол ямар ч хүнсэн дээр одоо ханаагүй тос нь айгуу сайн болохоор гэл ханаагүй тосыг одоо маш их ингээл одоо рекламдж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо сүүлийн үеийн хандлага нь юу болсон бэ вэ гэсэн чинь
та тодорхой хэмжээний хансан тосыг идэх ёстой. Тэгжиж тэр ханаагүй тосны чи үйлчлэл таны биед хүрдэг юм байна гэдэг судалгаануудыг бас маш ихээр хийдэг болсон байна. Туслаад байгаа юм ба шүү дээ. Тэрэнд нь туслаад байгаа таны тэр хэрэгцээтэй газар очихоос өмнө тухайн ханаагүй тосны чинь хүчил өөрөө эсэлтчихдээ юм байна. Тэгэхээр тэр нөгөө эсэлтэлтийн процессыг одоо танд тэр шимэгдэх хүртэл чинь үйлчлэхгүй байхад ханаагүй тосны хансан тосны хүчил нь бас өөрөө маш чухал үүрэг оролцоотой гэдэг айгүй бол бас судалгааны ажлууд гарсан байлээ. Тэр бас их сонирхолтой. Гэхдээ би бас яг ингэ ярьж байгаа нөгөө бас буруудчиж магадгүй бах тий. Тэгэхээр ер нь бол тийм судалгаанууд байдаг. Тэр нөгөө дэлхийн нийтээрээ сая нөгөө юу ятсан шүү дээ. Юу эргэлж болохгүй, тос эргэлж болохгүй, тостой таргалуулж гин, бөдөрүүлж гин, зүрх судасны хүчил үүсгэж гинэ гэдгсэн. Одоо бол эсрэгээрээ тос эргэлэх ёстой. Тэгэхээр тос эргэлэхдээ ханаагүй тос эргэлэх одоо ёстой юм байна. Тэр нь сайн юм байна гэж явж исэн чинь одоо болохоор эсрэгээрээ эн чинь яг ийм одоо сүүнээс юм уу махнаас юм уу гаргаж авсан яг ийм одоо зөв харьцаагаараа байгаа тосыг хэрэглэх нь таны эрүүл мэндэд илүү тус ач тусаа өгд юм байна гэдэг судалгаанууд хийгдээд эхэлж байна эхэлсэн гэсэн үг болчихж байгаа. Хими ямар нэгэн уралд ороогүй гэсэн үг шүү дээ тий. Өндөр хими урал одоо тийм зүйл бүтцээ одоо алдаагүй одоо тийм одоо амтны гаралтай. Үг тос ч юм бас хэрэгцээтэй. Тэрнээс үл яг дангаар нь салгаад авцсан байгаа цэвэршүүлсэн хансан тос хэрэглээд байж болохгүй л гэсэн санаахгүй юу? Сүү цагаан эдийн дагавал үзэж байгаа одоо ашигтай бактериуд бол маш их өндөр байгаа гэдэг энэ зүйлийг бол бид нар яг дараагийнхаа зочин дээр яг энэ одоо дугаар танд хүрж байгаа бол яг энэний дараа хүрэх дугаар дээр л пребиотикийн талаар бол маш гоё дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байгаа учраас энэ асуултыг би бол энэ дээр ингээд орхичих. За тэгээд одоо л өнөөдөр бид хоёр ерөнхийдөө хоёр агуулгын талаар ярилцъя гэж ярилцсан тий. Сүү цагаан эдээ. За мөн одоо ингэний хормог. Тэр сүү цагаан эдэний хувьд бол та маш гоё бүтцийн хувьд бол яг ерөнхий ойлголтын гоё суурин гоё тавиад өчлөө. За тэгвэл хоёулаа өнөөдөр яг одоо үргэлжлүүлээд ингэний хормоны талаар бас ярилцъя гэж бодож байна. Энэ бол өөрөө бас Монгол хүний уламжлалт эдийн ундааны соёл дотор бас маш том зүйлийг бол агуулж байгаа. Тэгээд би ойлгохтой бол одоо хоёр бүх тэмээ чинь зөвхөн Монголд байдаг гэж бол ойлгодог. Энэ зөв үү те? Хоёр бүхтэй тэмээ Монгол, Кыргызстан, Казахстан тэгээд нөгөө хятад буюу нөгөө одоо яг нэг Алтай нуруу дагсан манай өвөр Монголын хэсэг бүлэг нөхдүүдэд л хоёр бүхтэй тэмээ байгаа байхгүй юу? Нийт тэмээний 9.6%-ийг яг энэ хоёр бүхтэй тэмээ эзэлдэг гэж үздэг. Бага хувь юм биш те? Айгүй бага, энэ чинь айгүй бага байхгүй юу? За тэгэнгүүт л тэр тэмээ гэдэг амтан ч өөрөө бас айгүй онцлогтой тий айгүй олон нэг суухгүй явцдаг. Тэгэнгүүт л нэг туршилт хийсэн байт юм билээ. Ямар ч хоол одоо өвсөхгүй, усуулахгүй байхад 70 хоног амьдраад ус өгөөд ус өгөхгүйгээр өвс идүүлээд тангуудл чинь 80 хоног гэдээсэн. Тэгэхээр нэг энэ одоо тий усуулгаал хоосон байлгаад хад 130 хоног амьдрсан гэсэн тийм туршилт бол хийж үзсэн байт юм билээ. За тэгээд тэмээ гэхээр өөрөө за нэг тийм онцлогтой байх нь. Дээрээс нь нөгөө нэг тийм өвс тижэл бага учраас одоо зарим төрлийн хортой урмалаар хоололдог. Гэхдээ тэр нь одоо өөрт нь хор болдоггүй буюу хор ингэж одоо тайлах, гадагшлуулах маш одоо өвөрмөц онцлогтой. Бүхэнд бол маш өөхөн гиз дотор руу маш өндөртэй. Тэр нь болохоор тэр ус уухгүй маш олон хоног явдгийг бас илтгээд байдаг буюу ус чинь нөгөө задрахлаараа энерги өөх чинь задрахаараа энерги ус болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр өөрийнхөө өөхөн хуримтлалаас усны хэрэглээг хангадаг. Тэгэхэд яг юм цусыг нь судлаад үзэхээр тийм ээ бас өхөр ямаанаас 8 дахин их давсны хэрэглээтэй. Хүн гэдэг юм чинь одоо давсны хэрэглээхтэй дэвд нөгөө цусны даралт өндөр болчдөг шүү дээ. Гэхдээ тэмээнд одоо тийм өвчний шинж тэмдэг байдаггүй. Нөгөө талаараа цус нь болохоро инсулины агуулмж маш багатай. Глюкозын агуулмж маш өндөртэй. Одоо бидний нөгөө чихрийн шижин өвчний шинж тэмдэгтэй хэрнээсээ тухайн амьтанд бас өөрт нь одоо чихрийн шижин өвчний шинж тэмдэг байхгүй илэрдэггүй өвчнгүй ирнээсээ тийм одоо бусад мал амтнаас өндөр ахны глюкозын агуулмж цусны дах глюкозын агуулмж маш өндөртэй гэсэн санаа. За тэгэнгүүтлээ тэр нөгөө цусных нь улаан эс нь болохоор бүтцөөртэй гэж ярьдаг. Одоо хүн байдаг юм уу одоо бусад төрлийн амьтад одоо ус дутагдаад ирэнгүүт л цусны улаан эснийхаа бүрхүүлээсээ ингээд усаа нэвчүүлчихдэг юм гадагшлуулаад.
Тэнгүүд л тэмээний тэр нөгөө улаас нь өөрөө ус нэвчүүлэхгүй ингээд арай өөр хэлбэртэй давхрахтай учраас нөгөө өөрөөсөө тэгэж ямар биендэх одоо эсэндэх ингээ усаа шууд гадагшлуулцдаггүй гэдэг юм талаараа бол тэмээ гэдэг амт нь бас их өөрмөц онцлогтой юм билээ. Одоо дийлэнх нь энэ урагшаага говь цөл рүүгээ их байгаад байгаа шүү дээ. Тэгээ говь цөл рүүгээ байгаа энэ одоо говь одоо жишээ хангаа одоо нурууных те хангаа болон одоо энэ илүүхээр ус ихтэй урмал биш ойг нь говьд ургадаг те бас говьд ч гэсэн тасан цогцол маш өндөртөө урмлуудаар идэж хоолж байна. Тэгээд таны сайн хэлдгээр нөгөө давс илүү хэрэгэлдэг гэж ярьлаа шүү дээ. Тэгээд идэж байгаа нөгөө нэг одоо юунд нь урмалд нь давсны агуулмж их өндөр байдаг юм байна шүү дээ. Говь руу ч н одоо усан хүртэл давстай гэрд тэрүүгээр гэдэг юм уу өөрөө тэр нөгөө байгалийнхаа бас их онцлогоор давс ингэж бас их өөрөө хайж иддэг амт юм бэдэ. Тэрнээс биш нөгөө ус мусны гадаргуугаар ингээ хужир гэдэг штэ. Хужир гэдэг юм идж байгаа болохоос биш бас яг өвс нь өөрөө тэр чигтээ давслаг өндөртөг гэсэн ойлголт бол биш шүү. За тэгэхээр тэмээ гэдэг амт нь ч өөрөө маш их одоо онцлогтой амтан байгаа тань те. Тав уушин мал дотроос нэлээд өндөр байр суурийг эзэлдэг. Тэгээд Монгол одоо малчин айл болгонд нэг одоо тэмээ байхаар л 5 уушин мал болчиход байгаа шүү дээ. Түүнээс үлдсэн одоо тэр те одоо бог мал, бод мал нь бол одоо байгаад байдаг. Тэгэхээр тэмээг бас хижээж байгаа энэ одоо уламжлалтын зүйлээ хадгалж сайн явж байгаа энэ малчин ард түмэнд бас яалтчгүй бид нэ талархах хэрэгтэй баг. Маш бага хувийг эзэлдэг юм ба штэ. Нийт дэлхий дээр байгаа тэмээний. Тэгсэн чинь тэр одоо тэмээнүүдээс нь одоо уламжлалт аргаар ингэж авч яваад эндээс нь одоо үйлдвэрлэлийн аргаар бид нэр бас энгийн хоормгийг маш гоё бүтцийг алдагдуулахгүй авч явж байна гэдэг бол өөрөө яалтчгүй маш гоё. Үйлдвэрлэгчээс гадна малчин ард түмэн та бүхний маш өндөр ач туссан одоо нэмэр байна л гэсэн үг байна. За тэгвэл энгийн одоо тэмээний онцлог бол ерөнхийдөө бол хоёул ойлгочлаа. Маш их төсвөр төвчээртэй юм байна. Маш их өөр онцлогтой амт юм байна. Тэгээд таны сая хэлдэг тэр одоо мэдээлэл байл энэ их сонирхолтой юм те. Хортой урмлыг идсэн хэрнээ тэрийг өөрөө хоргоожуулах маш өндөр одоо бодисын солилцоотой юм биш те. Тэгэхээр бид нар магадгүй тэндээс гарч байгаа энгийн хоормогч өөрөө бас хор хадагчлуулах үүрэг бас энэ дэр байдаг юм байна. Тэгвэл энгийн хоормогт ер нь бид нар хоёулаа сүү цагаан айдаа тараг ер нь өдрийг ярьсан. Тэгвэл энгийн хоормогт агуулж байгаа ер нь ямар аминдим болон эрзүүд байгаа. Тэр нь эрүүл мэндийн хувьд бол яг ямар ач тустай юм бэ? За нөгөө хоёулаа чинь тэгэхээр одоо энгийнийхээ сүрөг буцаад сүүгээ яриа. За энгний сүү гэдэг маань өөрөө яаж юм гэхэлэр бусад бүх малын сүнээс маш өндөр хуриу цаах дамжтай бараг 18-аас 24 мөрөв байсан тохиолдол бол байгаа. За 18 гэдэг нь өндөрдөж магадгүй 15 орчмоос нэг 20 24 орчим хувийн хуриу цаах уламжтай улирлаас хамаарат агуулдаг. Агуулж байгаа шим дэжлэх өндөр гэсэн үг юм уу? Тийм штэ нөгөө уураг тос нүүрс ус би түрүү нөгөө хуурай үдсийг чинь бүрдүүлээд байгаа юм гэдэг чинь одоо тэднэр л байгаа штэ тий. Тэрнээс биш одоо эрдэс үдсч гэдэг юм уу амин дэмж гэдэг юм уу тэр чинь бол нэг амар жин дарахаар хэмжээ бол биш штэ. Ягаад гэвэл миллиграмм микрограммаар яригдж байгаа учраас тэгэхээр үндсэн яг тэр хэсэг нь л хуурай үдс гэж яриад байгаа байхгүй. Үнэнийх би түрүү нэг 10-аас 12 байдаг гэж яриадсан. Тийм бол тэрнээс баг ингээд нэг 5-аас 10 гаруй хувийн өндөр дагуулгдаж байна гэсэн үг байхгүй юу. За энийг болохоор бас бусад манай Монгол тэмээний маань сүүн маань өөрөө бусад орны одоо тэмээнээс угаасаа хуриуцсан агуулмж аягүй өндөртэй. Тэгээд тэрийг яаж мэдсэн гэсэн чинь манай Монгол улсаас хүнсэд аж ахуйн дээрээс ариутгсан энгийн сүүг гэдэг нэг кодекс стандарт батлагдаад явж байгаа одоо ингээ олон улстай хэлэлцэгдээд. Тэгээд тэрэн дээрээс болохоор одоо тухайн улсуудын тэгээд тэмээтэй улсуудын сүүний үзүүлэлтээ явуулаад ингээд энэ танаа ингээ улстай ингээд одоо болж гин үү гэж явуулаад тэгээд би өөрөө нөгөө нэг тэрэнд оролцож ирсэн учраас сонирхоод ингээ харангууд л хуриу цай агуулмж айгу маш бага санагдсан. Тэгээд фермжсэн байдаг юм билий. Ихэнх нь болохоор гадны тэмээнүүд ихэнх нь фермжсэн. Одоо магадгүй манахаас нэг литр сүү авч яхад чинь тий одоо тэр улсууд чинь 3 4 5 литр сүү авах зорилгоор фермжүүлээд сүүний гарц нэмэгдүүлэх гол зорилгыг баригдсан. Тэгэхээр яг манай Монголын нөгөө өөрөө яг тийм бэлчээрийн мал аж ахуйтай байгаа гэдгээрээ нөгөө сүүнийхээ чанарыг эргээд маш ингээд өндөр сайн болгоцсон байт юм билээ. За тэгээ хуурай цай агуулмж өндөртэй эрдэс бодис нь бас бусад малынхаас өндөр гаршилталт удаан. За
үнэний сүүнийг 24 за тернер ярихаар ойлгомжтой байх нүггүй 24 тернертэй дээр одоо үнэний сүүнд ээдэлт явуулдаг эхэлцдэг бол тэмээ бараг 90 дээр ээддэг буюу одоо бараг л гашилдаггүй гэсэн үг. Бактерицид чанар гэж ярьдаг. Сүг саасныхан даруй шууд хөрөнгөтөл би түрүү нэг хадгалалт яриадсэн шүү дээ. Одоо ихэнх үйлдвэрүүд чинь нэг юм сүгөө сааж аваад огцсон юм хөргөөд идэг шүү дээ. Тэрний нэг бактерицид чанар буюу сүү өөрөө саасныхаа дараа тодорхой хугацааны хадгалалтыг ингэж одоо даадаг тийм шинж чанарыг үзүүлдэг байхгүй юу? Тэрийг нь болохоор бактерицид чанар гэж нэрлэдэг. Тэгэхээр тэр одоо чанар тэмээнийх дээр бүр харьцангуй өндөр гэсэн үг. Зүгээр туршилт хийгээд үзсэн байт юм лээ нэг 12 цагт 20 градус дээр буюу энэ тасалгааны температур дээр үнэний сүг тавьгангуутал чинь ер нь бол гашилчдаг. Ингэний сүг болохоор 20 градус дээр 24 цаг болоод дөнгөж юм одоо ээдэг шинж чанарыг үзүүлж идэг. Нөгөө талаараа түрүүн би нэг юм уурах тосны бөмбөлөг яриад лээсэн шүү дээ, тий. Тэр одоо бөмбөлөгийн хэмжээнүүд нь тэмээний сүнийх дээр маш бага байдаг учраас одоо тийм тослог төрлийн идэ ингэний сүгээр хийдэггүй, уургалаг төрлийн идэ хийдэггүй гэдэг нь бяслаг шүү. Бяслаг бол хийдэггүй. Яагаад гэвэл бяслаг чинь нөгөө ээдүүлж гаргаж авдаг байхгүй. Тэгэхээр ээдэлтэн дээр ээддэггүй онцлогтой учраас тэр нөгөө нийт нэршлэрээ бол цэгээ гэж яриад байгаа. Яг ингэний сүн дээр болохоор хоормог гэж яриад байгаа. Онцлогч өөрөө тэр нэгдүгээрт нөгөө бүс нутг нь угаасаа л тэр нөгөө дулаан газар байж идэг юм байна тийм үү. Тэгэнгүүтлээ дулаан газар байгаа нөгөө талаараа нөгөө нэг тийшгээ чинь тараг марг угаасаа бүрж болтгоо гэсэн шүү дээ. Ингэний сүн өөрөө тэр онцлогоос хамаараа тараг бас бараг л барагтай л бол уламжлалт дараагаар бүргэддэггүй. Тэгэхээр яг энэ нөгөө нэг айраг шиг эсгэлт явагдаад одоо хоормогийг үйлдвэрлэж байна гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? Тэр адуу болон тэмээний сүүнүүд магадгүй хоёулаа ийдэг чанар бага байт юм баг та тий. Одоо адуунаас ч бас тийг давхар яхаал нөө ариг л гараад байгаа шүү дээ. Үгүй. Адууны сүү болохлоороо тий. За яг юуны шарсууны уураг буюу түрүүний нэг тийм тархлаа дэмждэг уураг гэж яриадсан шүү дээ. Тэр нь бол нийт уургийн агуулмж нь ялгаагүй хоёулаа 20 орчим хувь нь 50 орчим хувь нь баг юу яадаг гэд одоо тархлааны уураг маш өндөртэй 2 сүү. Нэг одоо юу нэ. Тэгтээ хуурай үдсийн агуулмж эрс тэрс өөр маш бага уурагтай, маш бага тостой гүүний саам гэдэг чинь маш өндөр нөгөө нүүрс устай. Нүүрс усны агуулмж маш өндөртэй болохоор тэрнийг нөгөө одоо гүүний сүгээр айраг гэсгээд байгаа байхгүй. Тэр нөгөө одоо бактери чинь тэр нөгөө нүүрс усыг сайхан задлаад спиртийн сэлтэлт юу гэдгийг хүчил мөчлөө үсгээ тэгээд тэгдэг байна шүү дээ. Ингэний сүү болохоор тэр нөгөө нэг одоо маш өндөр хуурай үдсийн агуулмжтай. Тэгэхээр нөгөө ээдэд одоо нөгөө бяцлаг хийх гэхээр ээдэхгүй юм байна. Тийм бай. Босоод тараг бүрэх гэхээр одоо тараг болохгүй юм байна. Тэгэхээр нөгөө нэг ганц боловсрох боломжтой нь тэр угаасаа одоо эсгэлтийн аргаар одоо хоормог гэдэг идэ. Тэгээ хоормогоо одоо эсгээд ядгийн буцалгангуутлаа буцаагаал нөгөө нэг аарц ингэний сүний аарц гэж та нар идэж үзчихсэн үгүй юу? Ингээл бүр тагнаан дотор ингээл битүү тос наалтсан тийм. Аарц бол хийдэг юм байна тий. Ингэний сүний аарц ааруул гэл бүр ингээд гар барихаар тос болоод идэг ааруул идэг ш бүр амар гоё. Хазангуутл ингээл нэг бутарч унаал ингээд ааруул таахгүй. Хидэж үзмээр л юм байна. Сонирхолтой сонсогч чинь. Баруун аймагуд руу нэлийн хийдэг. Mongolian Camel. Ингэний хормог. Байгалийн амьд пробиотик. Эрч хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт. Хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлог тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зурд задалж сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийг хайрлаарай.
Ингэний хормгийн хувьд бол таашаа хэллээ шүү дээ. Яг одоо хэрвээ хүнээр бодоод одоо тэмээг шинжилээд харахад бол чихрийн шижээ өвчлөлтэй юм шиг одоо тусдах сахарын хэмжээ өндөр байдаг юм байна. Тэгсэн чинь өөрт нь яг одоо магадгүй чихрийн шижингийн үеийн одоо хүнээр ярих юм бол хүндрэлүүд ч гэдэг юм уу те, тэр нь эргээд бусад эргэтэндээ нөлөөсөн ч гэдэг юм уу, ийм зүйл байхгүй. Яг хэвийн л амьдралын хэм маягтай ив ирүүл юм шиг яваад байдаг юм ба шүү дээ онцлог. Тэгвэл энэ нөгөө нэг одоо ингэний хормыг магадгүй хүн хэрэглэе гэж бодоход нөгөө чихрийн шижин за тэгээ ходоод гидсний ямар нэгэн одоо өвчнөд ч гэдэг юм уу тустай гэдэг энэ одоо ойлголтууд эндээс бас төрж гарч болох уу? Энийг тааш яг нөгөө онцлогтой нь холбоодоос тайлбарлаж өгч. Би ч нөгөө технологич хүн шүү, эмч хүн биш. Технологич хүний хувьд тий одоо яагаад тэр цусан дах сахар нэмэгдээд байна гэхээр одоо нөгөө юу нүүрс ус одоо амаараа дамжуулаад ходоодонд орууллаа. Тэгээ ходоодонд цайхан нүүрс ус чинь задрангуутлаа ходоодороо шимэгдээд цусандаа оччлоо. Тэгэнгүүтлээ цусанд очингууд л одоо тэр нөгөө юуны нойрболчир хааны бета тайс гэдэг үлээ тэрний төвчнгүүдийн инсулин ялгаруулад инсулин нь нөгөө нүүрс усыг нь эс рүү зөөвөрлж өгөх ингээ үнсэн. Тэгээд нөгөө нэг цусандах сахар нь одоо буурчт юм байна. Тэ? За нэг тэгдэм байх. Тэгэхээр сая юу яригдсан гэхээр инсулин ингэний сүг одоо маш олон ингээд туршилтуудыг хийгдсэн дэлхийн нийтээр одоо бид нар л ганцхан ингэний сүг одоо тэр чихрийн шижээ өвчнөд сайн гэж болов яриад байгаа юм биш. Дэлхийн нийтээр ингээд бүр маш олон судалгаанууд байдаг. Тэгээ тэрэн дээрээс би нэг санаж байгаа хоёрыгоо яривал 24 цагийн хугацаанд ямар ч ус угалгүйгээр сахараар тижээгээд хулгануудыг тэгэнгүүтлээ одоо ингэний сүд тавьж ингээд нэг уулгаад угаасаа тэр чин тэр автоматар цусан дах сахарыг нь өндөр болгож ийн гэсэн санаахгүй юу. Тэгээд ингэний сүгээр тижээнгүүтлээ одоо 2 минутын зайтай цусан дах одоо глюкозын хэмжээг нь буурж байгааг нь үзэж байгаа байхгүй юу. 2 бүлэг юу одоо холгоноос юм ба штэ. 2 бүлэг бишээ ерөөсөө л ингээд нэг юм бүлэг хулганд л дан сахараар тижээчж байгаа гэсэн үг байхгүй юу? Цусан дах сахарын хэмжээг нь маш өндөр болгоцсон. Тий, ямар ч ус мус хэрэглүүлэхгүй байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг одоо цусан дах сахарын хэмжээг нь албаар өндөр болгоод тэгээ ингэний сүгээр ингээд тижээнгүүтэл өгөөд 2 минутын зайтай завсаргүйгээр ингээд нөгөө нэг шууд цусан дах сахарын нь үдсэн. Тэнгүүтэл 10 минутын дотор бол шууд буурч чина гэж үзсэн гэсэн судалгаа ол хийсэн байт юм лээ. За тэгэнгүүтлээ дахиад нэг нь болохоор нэг 24 одоо чихрийн шижин 2 дугаар хэв шинжтэй өвчтөнгүүдэд нэг бүлэгт нь болохоор инсулин эмчилгээтэй хоолны дэглэмтэй нэг бүлэгт нь болохоор өдөрт 500 г ингэний сүдээ хоолны дэглэмтэй яг юм 2 бүлгийг явуулаад 3 сарын дараа харьцуулаад үзсэн байт юм бэл. Тэгэхээр тэр яг харьцуулсан судалгаан дээр болохоор үр дүн инсулин эмчилгээ хийлгсэн хүнтэй ижилхэн үр дүн гарсан. За тэгээ энэ нь юунтэй холбоотой вэ гэхэлэр нийтдээ нэг юм юу яадаг 5 үйлчлэгч бодис ингэний сүнд дагуулгадчихдаг гэж үздэг байхгүй. Түрүүн би нөгөө яг задлаад үзүүл сүү гэдэг чинь бараг 300 гаруй нэр төрлийн одоо бодисоос бүрдэж байгаа гэдээ яриадсэн шүү дээ. За тэгэнгүүт л тэрэн дээр инсулин төс дуураг, лактоферин, иммуноглобулин тэгээд архидоны хүчил тосны хүчил нөгөөдөл нэг хөвчлэн дандаа уураг төст бодисууд гэсэн үг байхгүй. За тэгэхээр ийм юмнууд агуулгадаад байгаа гэсэн үг. За тэгээ сайн гэдэг. Одоо жишээлбэл архитектоны хүчил нь яадаг юм гэхэлэр нөгөө би бас нөгөө нэг танаа нэвтрүүлэгт за хормон гэж жоохон түлхүү ингээд уншаад тэгсэн чинь нэг юм ерөөсөй ойлгохгүй жаад тэгсэн чинь нөгөө нэг юм эмч хүнтэй таарад тэг асуухгүй юу. Яагаад гэсэн чинь тэр чихрийн шижээ өвчтөнгүүдийн хувь дээр нэг юм 2 одоо нэг сонин юм би ерөөсөө ойлгохгүй заяа. За чихрийн шижээ өвчин гэдэг нь за ерөнхийдөө юм цусны хант хилээд идэг юм байна гэ ойлгонгуутал ингээд цус одоо судсыг маань буцаагаад багшаагаад тий тэнгуүтлэн нөгөө нэг чихрийн шижээ хүндрэхэр чинь нүдний хараагүй болох хөл гар тайрагдах ч гэдэг юм уу иймэрхүү шинж тэмдгүүд байдаг штэ. Хүндрэлүүд байгаа штэ. Тэгээ тэр хүндрэлүүд нь яагаад үүсээд идэм бэ гэдгсэн чинь сахар одоо минийхаар бол хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах гад варен альсэл нөгөө варен байдаг юм уу өтгөрүүлсэн сүү байдаг юм уу даршилсан ногоо байдаг юм уу тий. Тэгээ эн чинь нөгөө нэг одоо яг энэ юунд
эдист нь агуулгадаад байгаа усыг нь ингээд чийг нь гадагшаагаад гаргаад тэгээ тэрний гаргачихж байгаа учраас тухайн ингээд нөгөө хүнс маань өөрөө муудахгүй хадгалтыг барьж идэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр цуснд одоо миний түрүүний нөгөө яриад байсан шиг хуурай бодис гэдэг л юм байгаа штэ. Тэгээ тэр хуурай бодис агуулмж нэмэгдээд ирэхээр сахар өөрөө яадаг тэр нэг 50-аас дээш орчим хувиар хийгээд ирэхлээр ханаад кристалл үүсгдэг байхгүй, талст үүсгдэг. Тэгэхээр тэр талст маань ингээд судсаараа ингээд өөрөө гүгээ явж явах та талст үүсгэж байгаа учраас юм одоо тэр судасны уян хатан чанарыг бий болгочихж байгаа учраас тэр нөгөө үүсэх хүндрэлүүд нь одоо жишээлбэл хүндрэлтэй эргэн нөлөө үзүүлдэг гэж үзэж байгаа байхгүй. Инсулин төс дуураг нь аль аль нь бол нөгөө нэг одоо тэр цусндах сахар хэмжээг бууруулах үйлчлэгийг үзүүлнэ. За тэгэнгүүт л инсулин төс дуураг нь өөрөө нөгөө булчин нэмэх гэдэг тал руугаа бас илүү нөгөө хоёр нь бол тархлаа дэмжих буюу тархлаа нь өндөр байхаар ч одоо хүнийг эсрэгэх нь шүү дээ. Тэгээ тэр тал руугаа яг чихрийн шидэн жишээнд үйлчилж байгаа гэдэг талаар би нэг Абдул Разик Какар гэдэг нэг хүнтэй уулзсан. Тэр болохоор нэг уулзах боломж олдоод тэр хүн бол маш юм одоо том хүн. Нэгдсэн үндэсний байгууллагын яг тийм нөгөө тэмээний зөвлөхөөр ажилладаг юуны Арабын нэгдсэн Эмират улсын одоо тэр нөгөө юуны ханхугийн тэмээний зөвлөхөөр тэд нар чинь бүр ингээд тэмээгээ бүр үнэхээр дахин шүтцсэн дээдэл зар дүн байт юм лээ шүү дээ. Тэгээ тийм нэг зөвлөх ирээд яг 7 хоногийн хугацаанд би нэг цуг байх боломж олцсон. За тэрэн дээр болохоор би одоо сая уламжлалт аргаар ингэний сүнээс одоо тэр тос ялгах тухай ярьсан шүү дээ. Тэ жоохон хэцүү боломжгүй. Тийм учраас бид нэр юм хүн сэдэг гэд тэр хүнтэй би нөгөө байж авах хугацаанд яг нөгөө бяцлагыг нь хий. Тосыг нь яг цэврээр нь ингэний сүний тосыг нь бас ялгаж аваад тэгээ өөрөө бас яг шинж чанарыг нь мэдчихсэн баггүй. Тэр нэг тосноос нь ялгаж авал ингэнгүүтэл бүр ингээд айгүй юм тослог болчин заяа. Тэг ингээд савандаж ухаахад тахад хүртэл ингээд нөгөө юу яахгүй. Тэр тос ингээд арилахгүй байгаа л гэдэг. Тэгэхээр тэр өөрөө бас айгүй тэр өрмөц онцлогтой тостой. Тэг тэр хүн болохоор 2001 онд бүр ингээд орноосоо босч чадхаа болтлоо ингээд өвдөөд тэг өвчнөө болохоор яг ямар өвчин гэдэг бол хэлээгүй. Нөгөө маш хүнд өвдөнгүүтлээ бүр ингээ орноосоо босч чадахгүй. Тэгээд нэг юм хальт ингээл нэг тариа илгээл нэг 7 хоног илгээл чүүтэй хатаа өндөж босч ирээд тэгээ нөө бие нүвтцэн бат хүмүүс эргэж ирдэг штэ. Тэгээ эргэж ирээд хөршин орж ирэнгүүтлээ чи ингээ малчин айлд очиж очээ. Тэгээд ингээд ингэнээс бол үнэхээр гайхамшигтай гэж хэлээд тэгээд яг тэр бараг тэр шууд ингээл хөршийнхөө зөвлөгөөг дагаал тухайн хүмүүс маань одоо малчин айлд очсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд өглөө болохоо ингээ ингэнээс уугаад тэгээ ингээ 10 хоногийн дотор ингээ шууд уул руу авиртлаа тамир тэнхэн сэрэгцэн. Тэгээд тэр хүн яг тэр цагаас хойш энэ тэмээ бол ингээ гайхамшиг тий. Ийм ингээд одоо хүний тамир тэнхэг сэргээдэг ийм одоо ийм хүнсний талаар би одоо ингээл одоо энэ байх насандаа л ингээ явнаа гэд тий. Маш олон сургуулиудад яг ингэний сүний талаар ингээ хичээл лекцүүдээ ороо явдаг. Бас нэлийн том хүн. Тэгээ бид тэд нөгөө нэг тэр өмнө говь руу айл тавиадсан чинь бүр ингээ хүүхчиг баярлж хөөрөөд гүйж очоод нөгөө тэмээнүүд чинь ингээл үнсэж аваад энд бол ингээл ямар ч өвчин байхгүй гэл тий. Одоо жишээлбэл энэ чинь юм сайхан бэлчээрийн ийм сайхан ургамлаар хоолж байгаа юм чи энэ чинь ерөөсөө энэ ургамалт чи ямар ч пестицид байхгүй. Энэ бол ингээ цоо ирүүл ингээд одоо сүү гарч байгаа гэл бүр ингээ хөөрч гүүгээд тэг нөгөө ийм тэмээ гэдэг амтанд бүр тэгтлээ орсон хүн байсан. Бас айгүй сонирхолтой. Тэгээ зөндөө олон бид нар бас бүтээгдэхүүнүүд бас туршиж үзэж ирсэн. Эрүүл мэндийн хувьд бол их олон ач холбогдолтой гэдэг тэр хүн бас та бүхэнд хэлж өгсөн юм ба шүү дээ, тий. Ер нь судлаач маягийн хүн ба шүү. Судлаач өөрөө бол яг цэвэр судлаач хүн. Тэгээд өөрөө яг тэр бие өвдөж эхлээл тэгж ингэний сүгэж ингээ явж сурж явж байхдаа өөрөө фермтэй болсон. Маш олон тооны бүтээгдэхүүнүүд ингээ нэг үйлдвэрлэдэг гаргадаг тийм хүн гэсэн. За тэгээд ингэний хорм гэж одоо яг жирэмсэн ээжүүд маань жирэмсэн үед бас ингэний хормог уух сайн байдаг юм аа гэд би энд айгүйх зөвлөд өгдөг байхгүй. Тэгвэл энэ бас яг одоо нөгөө ингэний хормог одоо жирэмсэн хүнтэй ингэний хормог нь юу нь яаж бас ач холбогдож болох юм болоо. Ер нь жирэмсэн хүн дуувал сайн. За хүүхэд нөгөө ураг болвол шаарлалтгүй явагдана. Нөгөө талаараа одоо шаарлалтгүй төр шарлна гэдэг чинь хүүхд шаарлалаа гэдэг тэр баг байдаг гэж үздэг. Хаван хөөдөг гэдэг. Гэхдээ энийг бол их хвчлэн нөгөө одоо эмчнэрийн зөвлөгөөгөөр хэрэгэлсэн зөв бас бүр амар хүнд хэлбэрүүд байвал тэр чинь бас дан хоормогоор эмчилнэ гэдэг хоормог уугаад иж болохгүй шүү дээ. Тэр ингээд ганцхан үйлчлэгч бодис тэрэн дээр ерөөсөө
яригддаггүй өөрөө ингэний сүн ингээд бид түрүү ярьсан шиг цогц гэдэг ингээд нөгөө нэг маш олон төрлийн үйлчлэгч бодисууд байгаа. Одоо жишээлбэл хоормог гэдэг дээр чинь сүүний хүчлүүд үүсэж байгаа. Сүүний хүчлүүд нь өөрөө бөөрийн үйл ажиллагааг дэмжиж шээс гадагшлуулдаг тийм үү. Нөгөө талаараа нөгөө бөөрөөрөө уурга алдчихдаг шүү дээ. Хүмүүс шээсээрээ дамжуулаад уурга алдчихдаг тий. Тэгэхээр нөгөө маш нөгөө эсэлтэлтийн процесс би түрүү нэг тараг аарц марц ярьж байхдаа маш их ярьсан. Амин хүчлүүд маш сайн задраад өгсөн байгаа байхгүй. Тэгээд тэр задарсан байгаа бол хүний бид маш одоо сайн шимэгдэнэ гэсэн үг. Хүний бид түрүүн би нэг ус дутагт талаараа нэг улаас нь ингээд хорчиж морч байгаад тий тэгэнгүүт л өөртөө ингээд ус татдаг матдаг цус мус гэдгийгсэн шүү дээ. Тэгэнгүүт л одоо уурга алдчихаар яадгийн гэсэн чинь уурга нь хэвийн хэрвээ цусандах уурга хэвийн хэмжээндээ ингээд байж ах юм бол шууд одоо ингээд тэр нөгөө өөрийнхөө цус руугаа ус татах юм байна л та. Тэгэнгүүт л одоо уурга алдаад эхлэхээр ямар процесс явагдаад байдгийг гэсэн чинь идрүүгээ усаа татаад эхэлчихдэг юм байна. Эсрүү биш идрүү татагдаад тэгээ тэр чинь өөрөө хаван үсэд идэв юм. Тэгэхээр одоо тийм эсэлтэлтийн процесст маш өндөр олон тооны тийм амин хүчлүүд буюу шууд ингээ уург нөхөх боломжтой маш өндөр уургийн агуулмжтай сүү хэрэглэжлэр тэр хүнс хэрэглэхлээр тэр чинь өөрөө төгс шимэгддэг гэж үзээд тий. Тэгэхээр нөгөө юм хавангуудыг чинь бас хөөдөг гэж үздэг юм байна. Одоо хоёул жишээл энэ одоо савлгааныхын талаар товчгоо ярих гэж бодож байна. Тэгээд энэ жишээлбэл одоо 25 оны 10 сарын 30-нд үйлдвэрлээд 26 оны 4 сарын 29-нд хугацаанд дуусах юм байна. За яг ийм одоо бүтээгдэхүүн байлаа гэж бодохоор энд одоо нөгөө нэг одоо савлгааны онцлогуд нь яригдах бах тий. Хатаах болон хөлдөх бас технологиуд бас энэ дээр давхар яригдаж явж байгаа юу. Ер нь одоо эн чинь Монгол тэмээ гэдэг чинь одоо жишээлбэл хоншигч гэдэг юм уу, хөрсөгч гэдэг юм уу маш олон тоотой биш үү штэ. Энэ бараг 5 шум болон хамгийн бага тоотой тэмээ байгаа. Тэгвэл одоо жишээлбэл магадгүй энэ одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр ч гэдэг юм уу, одоо жилийн дөрөв улиралч одоо энэ тэмээнээс одоо ингэний хоормыг ингээд аваад байх нөхцөл нь бас ер нь хэр бүрддэг юм болоо. Одоо жишээлбэл тэдний сараас ч гэдэг юм уу ингэний хоормыг цаасаа гарахгүй ч гэдэг юм уу тийм юм байдаг юм. Эсвэл жилийн дөрвөн улиралдаа л ингэний хоормыг ер нь одоо сайгаад гарч ил байдаг юм болоо. Одоо үйлдвэрлэгч нар маань өөрсдөө түүхийдээ одоо хангаж бэлтгэл одоо бүтээгдэхүүнээ бол үйлдвэрлэж байгаа бах. Тэрнээс биш нөгөө юм одоо өөрөө жил гар ингээд 13 сар хийдэг. Удаанд хийдэг юм биш үү? Маш удаанд хийдэг. Тэгэхээр одоо жилийн турш сайл авах боломжтой. Гэхдээ говийн манай нөгөө яг юм одоо нүүдэлчин орчин нөхцлөөс хамаарат бол зуны улиралт бол баг авах боломжгүй. Одоо хоорондоо хичнээн 10 км-ийн зайтай бууцгацсан айлуудаас сүү авна гэдэг нь өөрөө бас маш их хүндрэлтэй. Тийм тэгэхээр юм тодорхой улиралтаа л татаавалтай хийж бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ явуулж байгаа бах та. Чихрийн шижин сайн гэдэг байгаа ч одоо сүүнд би түрүүн сүүний сахар махар лактоз гэх ингээд нэг юм яриадсэн шүү дээ. Ялгаагүй л одоо цусандах глюкоз галактоз гэдэг энгийн сахар болчихж байгаа учраас цусандах сахарын хэмжээг нэмэх боломжтой байхгүй. Тэгэхээр энгийн сүүний маань өөрөө юу н ходоодон дээр очиж задардгүй гинэ лактоз нь шууд ходоодоор дамжингуудлаа одоо бүдүүнгэн нарийн гэд дээр очиод бактерийн тусламжтайгаар одоо задардаг буюу бактерийн өөрийнх нь одоо хүнс тижэл пребиотик хүнс болчдөг. Тэгэхээр нөгөө хүнсийг чинь нэг юм за пробиотик хоёлаа сайн шигтэй бактерийн талаар ярьлаа тий. Тэгээ пребиотик, постбиотик гэдэг ингээд бас ангилж байгаа шүү дээ. За пребиотик нь яагаад ан гэхэлэр тэр нэг бактериуд иддэг хоол нь ахна нь постбиотик нь болохоор юу яагаад ан гэхэлэр одоо тэр ашигтай бактерийн тусламжтай үүс одоо би түрүүний пептид гэдэг энэ пептид чинь бас тусдаа ярих юм бол маш олон янз байгаа шүү дээ. Тэгэхээр тэр одоо бактерийн тусламжтай үүсэд одоо үүсцэн одоо нэгдлүүдийг нь постбиотик үйлчлэлтэй хүнс гэдэг. Одоо жишээлбэл хоормог гэх юм бол хоормог тараг айраг гэнтер гэдэг чинь нөгөө хоол хүнс шингээх одоо гол онцлогтой гэсэн яриадсэн шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө уургийн задарлууд нь бас маш их онцлог болгоцсон байна. Өөрө пребиотик үйлчлэлтэй ах нь байна. Хоормог гэдэг маань тэгээд дээрэс нь
нөгөө нэг яг ийм одоо малчныхаа хотоос авч байгаа бол постбиотик үйлчлэлтэй бас байх нь шүү дээ. Ашигтай бактеритэй тий. Энэ бол тетрабакс авлаханд бол пробиотик байхгүй. Пребиотик нь байгаа юм байна. Пребиотик, постбиотик хоёр нь бол байгаа гэсэн үг. За тэгэхээр өнөөдрийн бид хоёр ярилцж байгаа сэдв ерөнхийдөө л өндөрлөлөх тийшээ хандж байна. Тэгээд сүү цагаан эдээ. Тэгэл одоо Монгол хүн болгон дуртай. Сүү цагаан эдийн ач тусын талаар ярихаар хүмүүс маш их гоё ам сайтай үздэг. Тэгээд яг энэний талаар хэрхэн үйлдвэрлэл явагддаг гэдэг яг энэ одоо үйлдвэрлэлийн технологийн яриад тэгээд эндээс нь ашиг тусна эрүүл мэндэд ямар байдг юм бэ гэдэг зүйлүүдийг ингээд сонсохоор арай илүү бас нэг өөр өнцгийн ойлголт бол та бүхэнд бол хүрсэн баг. Тэгээд өнөөдөр бол бас ингийн хормог гэдэг яг одоо жишээлбэл бараг хүмүүсийн хувьд бол маш үн цэнтэй тооцогдох энэ зүйлийн талаар бас яг ингээд бид хоёр бараг энэ ярианыхаа бараг 40% нь бараг 50% нь ингээд ярилцсан гэдэг бол өөр маш онцлогтой байлаа. Ингийн хормог гэдэг зүйл бол Монгол уламжлалт хоол хүнсний яалтчгоос үн цэнтэй нэг одоо хэлбэрийн бүтээгдэхүүн байна. Энэнд бол одоо бас өндөр пребиотик агуулж байгаа юм байна. Бидний гизэнд байгаа ашигтай бактери хоол хүнс нь энд агуулгдж байгаа учраас бидний эндээсээ бас давхар нэг уурга авах боломж байна. Дээрээс нь ашигтай бактерийнхаа хоол тэжээл нь бас эндээсээ авах боломжууд байна. Эрүүл мэндийн явж гисэх олон ач холбогдолтой байдаг юм байна гэдгийг ойлгож авлаа. Тэгээд Монгол хүн болгон сүү цагаан эдэгээд ер нь тогтмол хэрэгжилж байгаараа сүү цагаан эдэгээд тогтмол хэрэглэхгүй байсантай холбоотой лактоз үл твчил гэдэг зүйл бий болоод сүү ухаар, тариг ухаар гүйлгээд суулгаад идэг энэ зоврууд бол бий болдог. Тэгээд энийг бол бас тогтмол тодорхой хэмжээнд бид ингэж баг багаар ингэж тасгаж ингэж хэрэглэх нь өөр өндөр ашиг бүгдэлтэй. Тэгээд бас та ингэж хэллээ шүү дээ. Ингийн хормоны хувьд бол лактоз үл твчил гэдэг зүйл бол харьцангуй маш бага байдаг гэж бол сайн хэлсэн. Тэгэхээр магадгүй нэг лактоз үл твчилтэй холбоотой хүмүүсийнх нь бол бас энэ ингийн хормог уух юм бол харьцангуй бас гайгүй байж болох юм байна гэж ойлголоо. Зөв үү? Яг энэ ингийн хормогны хувьд одоо би түрүүн ярьсан шүү дээ. Нөгөө бактери чинь өөрөө тэр энэ сүүнд агуулгадаад лактоз чинь задлаад ийм хүчил үүсгээд байгаа байхгүй. Энэ одоо эсэлтэлтийн процесс үүсэж байгаа л амтахгүй тэрнээс биш юм амт нэмээгүй гэсэн санаа. Тэгэхээр ингээд ихэнх хувь нь задарсан. За нөгөө талаасаа нөгөө лактоз үл бараг лактоз фри болсон юм шиг л. Тий, лактоз үл твчих гэдэг нь болохоор одоо түрүүний яг ярьсан шиг пребиотик үйлчлэл гэдээ би сая ярьсан шүү дээ. Буюу тэр нөгөө лактазагийн фермент чинь нөгөө хотодон дээр одоо бүр нийлэгчгээ болдоггүй гинэ. Зүгээр л буураад байдаг. Нас ахих тусмаар буураад байдаг. Тэгвэл Аз хүмүүс болохоор бараг 98% нь лактоз үл твчих буюу анханасаа тийм нөгөө баг байсан юм байна. Тийм бид нар чи өөрсдөө бас юм Аз хүмүүс шүү дээ. Тэгэхээр одоо бид нар ч гэсэн тийм гэсэн үг байхгүй. Тэгэхээр манай монголчууд түлхүү нөө эсгэлэн сүм бүтээгдэхүүн хэрэглээд байгаа онцлогч угаасаа тэр лактозыг ашигтай бактерийн тусламжтайгаар задлчаад тэгээ хэрэглээд байна гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө түрүүний нөгөө нэг тэр лактоз үл твчих гээд байгаа нөхдүүд чи сүү угаал ингээд нөгөө гид цодод дүүрлээ цанхаалаа гэд ингээд шүү дээ. Тэгэхээр тэр ер нь бол нөгөө шууд утгаараа лактоз одоо шууд хотоод нь задрахгүйгээр цаашилчлаа шүү дээ. Тэгэхээр бактерийн тусламжтайгаараа буюу бактери хооллоод түрүүн би энэ нөгөө газ, маз, хүчил мөчлөгээ тааз тэр процесс ч өөрөө бүдүүн нэрнгэц дээр явагдахаараа тэр одоо хий өсөх унгуулах байт юм уу те. Тэр шинж тэмдгүүд ч илрээд байгаа гэсэн үг. Тэрнээс биш бас шууд гүйлгэн гэсэн бас үг биш. Хий маш ихээр үүсээд байгаа хгүй тэнцээ CO2 үүсээд тэгэл ингээд одоо гадагшилж гин гэсэн үг. За тэгээд өнөөдөр бид бүхэн одоо цагаан эдээ ба ингийн хормог дугаараар та бүхэнд бас сүү цагаан эдээг тогтмол хэрэгжилж явах Монгол хүний бие физиологийн онцлогоор сүү цагаан эдээгээ бас хэрэглэх нь өөрөө одоо гидсний ашигтай бактери нөхөх за мөн одоо пребиотик буюу ашигтай бактери хоол тэжээлийг бас үүгээрээ бид нар авах бүрэн боломж байгаа. Яг энэ дугаарын дараа бид нар ашигтай бактериар одоо бас илүү ихээр ярилцах тэр докторыг бол бас урьж ярилцах байгаа. Тэгээд тэр дугаарыг та бүхэн үргэлжлүүлээд үзээрэй гэж хэлэх байна. Яг энэ дараалалаар энэ зүйлийг ойлгочих юм бол танд илүү ихээр амьдралын юм аягтай нэг ч гэсэн зөв ойлголтуудыг бид бүхэн мэргэжлийн хүмүүстэй ярилцаж өгсөөр байх болно. За мэдээж эрүүл мэндийг дэмжин ажиллагч нь одоо байгууллагуудад тусламжтайгаар бид бүхний зөвлөгөө тань цаг алдалгүй үн төлбөргүй маш үн цэнтэй мэдээлэлд хүргэж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаар дээр бол Монкрем компани одоо халгаа болон маалам болоо доктор унаа болон тэ халгаа салон гэх мэтчлэн энэ одоо газрууд бас
одоо ингэж хамтарч ажиллаж байна. Тэгээд бас зочин одоо өнөөдрийнхөө маш хүндтэй зочинтой ч гэсэн энэ бэлгийг бас одоо энэ Монкремийн зүгээс бас одоо танд дамжуулж өгөөрэй гэж өгсөн байгаа. За баярлалаа. Тэг ер нь бол хоёулаа сая айгүй эмнэлэг юм ярьчлаа нөгөө хоормгон дээр. Ер нь бол юм маш юм одоо баг байдаг тэмээний юм сүүгээр яг юм хүнсний бүтээгдэхүүн хэрэг одоо хийгээд хэрглэж байгаа одоо Монгол хүн таавал өөрөө онцлогтой байгаад байна. Тэгэхээр та энэ заавал юм өвчтөй байж ч юм уу өвчин тусчиж хэрэглэх биш. Ер нь ингээ хэрэглэгч өөрөө эрүүл мэндэд чинь тусдаа шүү. Одоо жишээлбэл заавал эрдэс дутагдсны дараа одоо нэмэлтээр ууж яах гэдэг талаа тий хүнсээрээ тэрнийг авчмаар байгаа байхгүй юу? Гэсэн гол санаа. Нөгөө талаараа яг энэ үйлдвэрлэгч болгон одоо жишээлбэл энэ цалгаатай бүтээгдэхүүн байлаа гэхэд чинь хадгалалт гэдэг юм айгүй чухал. Одоо бактери дээр ч гэсэн тэр тодорхой одоо 21 хоногийн хугацаанд ер нь ямар ч хэсэглэн сүм бүтээгдэхүүнийг хадгалтын явцад ингээд өөрөөсөө ялгаруулж байгаа тэр ашигтай бактерийнхаа одоо агуулмжийг ингээд бууруулаа явчихдаг байхгүй. Тэр тэгэхээр нөгөө хадгалалт буюу удаан хугацааны хадгалалттай байлаа гэдэг нь монголчууд одоо ариутгал дээр л эн чи яригадаад байгаа болохоос биш бусад шинж чанарууд нь агуулгадаад байгаа. Нөгөө талаасаа ингээд нөгөө одоо дэлхийн өнцөг болон бүр төрмээр нь ядаж Монголынхоо тэмээгүй газар хөрчмээр байгаа байхгүй. Тэгэхээр нөхцөл хадгалалт гэдэг юм чи өөрөө маш чухал гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол яг юм Монгол уламжлалт хүнснийхаа хэрэглээг гэртээ өдөр тутамдаа хэрэглэнэ гэдэг чи өөрөө маш чухал асуудлуудын бас нэг байгаа шүү гэж л. Тэгээд бид бүхэн мэдээж та бүхэн харж байгаа бол хаал зүүч ер нь хүнсний инженер энэ одоо хүнсний талаар хэн ярьж чадах энэ хамгийн шилдэг одоо хүмүүсийг бид нэр ингээд яг ингэж мэдээлэл зохицоор та бүхэнд өгж байгаа. Тэгээд өнөөдөр бол арай өөр өнцгөөс хүнсний технологи талаас нь эрүүл мэндийн ач тусыг нь бас давхар хэллээ. Тэгээд өнөөдрийн зочингийн маань сая сүүлд хэлдэг утга санаа бол маш зөв утга санааг та бүхэнд бас давхар илэрхийлж байгаа. Мэдээж Монголынхаа өнцөг болон бүрт энэ та хаанаас ч энийг одоо хэрэглэх бүрэн боломжийг бол танд өгж байгаа энэ үйлдвэрлэгч одоо үндэсний үйлдвэрлэгч энэ одоо хүнсний компаниудаа миний хувьд бас маш их талархах дандмаар байна. За тэгээд бас энэ ингэний хормогоос өнөөдрийн дугаар дээр бас дэмжиж хамтарч ажиллаж байна. Мэдээж манай одоо дугаарыг ивент тэтгэж хамтарч ажиллаж байгаа байгууллагууд бол эрүүл мэндийн хувьд таны амьдралын хэм маягт нэг ч гэсэн өөрчлөлтийг оруулж өгөх таны ширээн дээр магадгүй таныг фитнес хийж яхад за бас эсвэл өглөө босоод хэрэглэгч гэдэг юм багууд ихүүдийн одоо үедээ ч юм уу нэг одоо ингэний хормог ингээд дуучууд бол бас их гоё хөнгөн бараг цайллага маягийн болчихж байгаа юм байлаа. Тэгээд давхар эрүүл мэндийн хайртай хүмүүс ингэний хормог давхар хэрэглээд явж байгаарэ. Тэгээд баялаг бүтээгч байгууллагуудаа маш их талархлаа. Тэгээд өнөөдрийн дугаар дээр бас бид бүхний урилгыг хүлээж аваад одоо маш үнцэнтэй мэдээллийг бас өгсөн одоо зочин болох одоо махс үйлдвэрлэлийн технологич за хөдөө аж ахуйн мэргэжлийн магистр Цэрэн Багам танд бол маш их талархаж байна. За баярлалаа. За тэгээ мэдээж бид бүхний дугаар бол Дидиш ТV-г 813 дугаар сувгдэр бас танд хүрч байгаа. Тэгээд сүү цагаан айдэн тэгээ бас илүү ойрхон байгаарай. За хүүхдтэй багаас нь сүү цагаан айдыг нь маш сайн өгж байгаарай. Тэгэхээр өнөөдрийн зочин маань гэсэн хэллээ. Манай өмнөх доктор профессор эмчнэр маань гэсэн хэлж байгаа. Бид бүхэн ямар нэгэн байдлаар нэмэлттэй бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүтэйгээр эхний ээлжинд амьдралын хэм маягаа зөв болгоод хүнсээрээ эрүүлж яа гэдэг энэ уриалганд ор бид бүхний бас энэ дугаар зөвлөгөөнүүд танд өдөр бүр цаг алдалгүй ингээд хүрсээр байгаа. Тэгээ зарим хүмүүс маань бас сард манай дугаар бол ингээд 3 дугаар ордог. Тэгээ танаа дугаарыг бүр үзэж амжихааргүй хэмжээний дугаарууд орж ийнэ гэж байгаа. Тэгэхээр та нэг одоо цагийг өөртөө зарцуулаад сард бол танд үндсэндээ баг 3 цаг зарцуулахад л эрүүл амьдралын хэм маягт маш өндөр хувь нэмрийг оруулах дугаарыг одоо би болон манай багийнхан хийсээр байгаа. Тэгээд өнөөдрийн дугаар танд таалагдсан бол мэдээж лайк гэдэг дараад комент хийрээ. Манай зочид маань ороод комментуудаа бас уншдаг, манай багийнхан уншдаг. Эндээс бид хүн урам аваад дараагийн маш гоё дугаарыг, маш гоё зочныг олохоор хайдаг энэ ажлууд маань явагддаг юм шүү. Тэгээд бүгдээрээ мэдээж subscribe дараарай. Манай багийн гишүүн болоорой. Дараагийн чухал подкастаар бүгдээрээ иргэн уулзлаа. Баяртай.